За энэ хүү аним нэгэн хөгшин би ачтай болох гэсэн юм аа гэж нэгэн залууд хэлж байгаагаар хэлдэг. Жижиг яриа үргэлжлэсээр манай залуу ихнэрч байхгүй ер нь юм хүүхэдвэ гэж хэлээд өөрийн түүхээ бидэнд хуваалцдаг л та. За манай гол дүрмийн залуу маань тэгээ баг багасаа эхлээд модон сэлмээр тоглож ухаан орж исэн юм байна. Тэр үеэсээ юу ч өөрчлөгдөөгүй мэдрэмж төрөөд байгаа мэн л та өөрт нь. Тэгээ багын мөрөдөл нь агууйг сэлмийн мастер болох. Тэгээ одоо хүртэл сурсан эрдэнэ зүгээр л нэг энгийн хүнээс дээр үеж таардаг л та. Таардаг ч гэж одоо өөрөө тэгж боддгийг. Гэхдээ манай залуу үүндээ нэг гомдлоод байдаггүй харин байгаа амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахыг л их хичээдэг ингээ харагдаж байгаамаа. Гол дүр маань энэхүү одоо доожогийн багш ба түрүүн өглөөд байсан хөгшин бол түүний аав юм байна. Тэг хичээлүүд нь ч ингээд дуусаад өдрийн хоолны цаг болоход түүнээс дахиад л хүүхэд асууна. Ээж нь тэднийг сонсоод хариуд нь хизээ нэгэн цагт хүүхэд гарч ирэх л байлгүй дээ гэж одоо өөдрөг сэтгэлтэйгээр ярианд нь орж ирж байгаа. Энэ үед бид түүний нэрийг мэдэх ба түүнийг Берил гэдэг юм байна. Гэтэл гинт нэг хаалга тогшоод нэгэн хоёг дуулга өмссөн цагаан үстэй нэгэн охин сайн байна уу багшаа би Алушиа Ситрус байна гэж мэдлэн. Берил түүнд баг байхад нь сэлмийн урлаг зааж ирсэн ба тэгээд одоо ингээд багаа дурсаад хөрхөн ярьж хурна. Ситрусын тэдэнд хааны зарилгаар Төв хотод сэлмийн урлагийг зааж байгаагаа хэлдэг. Ингээд Ситрус ирсэн гол зорилгоо хэлдэг. Тэгээд нийслэл сэлмийн багш хэрэгтэй байгаа. Айгуу тусгай хүчний сэлмийн багш хэрэгтэй. Ситрус багийнхаа багшийг санал болгосноо хаанд хэлслээд хаан үүнийг зөвшөөрсөн болохоор юм зарлиг тогтоол гаргасан. Берилийг нийслэлд сэлмийн урлагийн багшаар дуудсан байдаг. Хэрв энэ зарилгаас нь татгалзвал үхлийн ялтай гэж аавнаас жоохон ажуулаас нь өдөж өгдөг. Тэгээд явган тэргээж бэлдээд авчирсан байдгийг. Берилийг одоо шууд хөдлөе гэж нилээн атгана. Берилч гайхаж юу яриад байна гэхэд аав нь түнд нийслэл явж ихнэр бол хүүхд хэрэгтэй байна гэж нөгөө л хэлдэг юм хэлж харагдана. Ингээд уйтгартай хөдөөний амьдрал нь дуус нийслэл рүү хөдлөлөө. Явах замдаа тэд Ситрусын хийлгэж байсан сэлмийг нь ярин баг байхад нь хийлгэж өгч ажиллах хэмээн өнгөрснөө дурсан ярилцсан. Берилч өөрийгөө сэлмийн мастер биш гэдэгт итгэлтэй байхаа Ситрус түүнийг хэдий магтсан ч Берил өөртөө нэх итгэж байгаа юмгүй явсаар оройдоо нийслэлтэй өртөг. Ситрус түүнийг дэм бодолд буулгаж байгаа. Өглөө уулзахаар болоод тэр хоёр салаа явж байгаамаа. За ингээд өглөө болоод хааны цэргүүдэд хичээл заахаар болж Ситрус түүнийг би одоо түүнийг яагаач бүр үнэхээр бардаггүй амар сайн сэлмийн багшаа гэж одоо бусад цэргүүдэд танилцуулж байгаа юм л та. Тэгсэн бос цэргүүд нь шоконд орсон ч гэсэн одоо үгээр нь явж нэг айтайхан ингээд нээлтийг дуусгаж байгаа. Нээлтийн дараа ярилцж байхад нь Күрүний гих одоо багд нь бас сэлмийн урлаг зааж байсан нэг охин би найт болсон гэд багштайгаа мэдлдэг. Оройдоо буцаж гэрлүүгөө очисон боловч аав нь түүний оронд доожо дээрээ айл үжээний заах хүнээ олцсон. Чи одоо энд ямар ч хэрэггүй. Нийслэлтэй байж та хурдан хүүхдтэй бол гэж хэлдэг. Энэхүү шинэ багш нь бас л түүний хуучны шав байдаг ба. Өнгөрснөө ярилцаа доожогын шинэ багшаа эвгүй байдлаар нэг юм гинтийн эвгүй байдлаар өгтөж авч байгаа. Тэгээ өглөөдөө нийслэлтэй очдог ба. Тэгээд удаан хугацаанд хоноглох газар хайж гарлаа. Ситрус түүнд манад байж болно штэ гэхэд шууд л татгалзсан. Замдаа явж байгаад ордер гих нэртэй цэргүүдийн өдөртөгч энд хөгшин эртээ юугаа хийж яваан бэ гэж тэднийг жаал өдсөн хоолой сонсогддог. Тэгээ түүнийг Лисандра гэдэг ба тэрээр Ситрусын rival буюу дайсан юм шиг л би битгаа ерөөсө зогцдгоо нэг тийм төрлийн хүмүүс байгаа. Тэгээ Берилч яг нүрээ газрын зургаар халахлан нуугаад гээд яана гэж жоохон санаа зовцсон явжсэн чинь Лисандра шууд тэрийн суг татаал гээд харж тайраг нь харсан чинь бас л 20 жилийн өмнөх шавнаас таарлаа шүү. Сайн яваагаа хэлэх гэсэн ч тэрхий завгүй байлаа. Өршөөгөөрэй хэмээн түүнд ясрахнаа. За тийм ундаг багш юм байна. Тэ яагаад энэ Ситрустэй хамт явж байгаа юм гэж асуухад Ситрус ч ууралж байгаа юм. Тэгээд нөгөө уурандаа бүх зорилгоо хэлж байгаа юм. Нийслэл ирээд юм багш босч байгаа гэд. Энэ байдлаараа хоорондоо хэрэлцээр байгаад бараг л үзгүй үзье өө гэд нэг тийм өнгө аястай явсаар байгаад орой боллоо. Орой гэхэд манай хоёрч хэрэлдээл байгаад байгаа бололтой. Берил харин өөрийнхөө удаан хугацаанд байх газраа олсон янзтай оройдоо тэндээ хонголдог. Ингээд нэгэн шинэ өдөр ирээд тэгээ бэлтгэл дээр очисон чинь нэгэн шар устай залуу бүр бусдыгаа бүр сүйтгэж шүү. Манай Берил ч аахтай түүнийг хараалаа. Бас дайжгүй тэмээ гэж бодоо байжсэн чинь Берилийг та бол юм хийж чадахгүй надаас муу. Үнэхээр надаас сайн хүн л надад багшлах ёстой. Тэгэхээр одоо би таныг дөөлт дуудаж байна гэд бас бус цэргүүд нь бас түүнд нэг итгэл хүлээлгэж чадахгүй л байгаад исэн юм байна л та. Тэгэд энийг ч бид нар яг энэ хэсгээс харж чадж байгаа. Тэгсэн манай Берилч тун дурамчхан гэд дүүлийг хүлээн зөвшөөрөөд ингээд эхэлж байгаамаа.
Энэ дүгэлд нь бас Citrus хүртэл өө зааста тэгмэг гэд жоохон хатгаад байгаа байхгүй. За ингээд сэлмүүдээ агсаж байгаамаа. Дроут дайрж эхлэх ба тэгээд Берил хамгаалж байгаа түүнийг гиндүүлэн ихэнх ярилт нь аюулгүй амжилттай болчихно. Тэгээд цэргүүч бүр за энэ яг аз зоохаа гэд яриа л худлаа юм байна гэсэн ийм мөнгө аястай байж байгаа. Раунд 2 нь эхэлж байгаамаа. Драут дайрдгаараа дайрсаар л энэ тэгээд хурд хүч сайтаач болох хөдөлгөөнтэйг нь онцлоод Берил одоо түүнийг хамгийн хүчтэй хөдөлгөөнийг нь ядах юмгүй давж хойноос нь одоо зөөлхөн хүрээд бүгдийг гайхшруулж байгаа. За ийхүү одоо багшийн бүгд гайхан шүтэж эхэлж байгаа юм л та. Тэгээ Берил өөрийгөө сайн гэдэгт үнэхээр л итгэлгүй байгаа л байгаа. Орой болоод тэд нар ингээд найрлж эхэлж байгаамаа. Тэгээ Дроут одоо хүртэл түүний чадрыг гайхан шагшсаар л байна. Харин тэдний хажууд Citrus үнэхээр жоохон сархад амссан харагдаж байна л та. Тэ ингээд Дроут өөрийг нь амар сайн магтаад харна Берил би зүгээр л нэг азтай л байлаа гэдэг. Тэгээд яаж дийснэ хилээч гэж гуйхад нь би зүгээр л чиний хөдөлгөөнтэй өөрийнхөө хөдөлгөөнийг тааруулсан төдийл гэж нилээн дараахан загнаж байгаа. Ингээд манай хэд маань найрлсаар л хэсэг өөрчлөгдөнө. Хэсэг өөрчлөгдөхөд хөдөөний тосгон шинхэн доожооны багш олон газруудаар явсан ч Берил шиг бүр гайхалтай сэлмийн багш байгаагүй гэж одоо түүний аавд ярьж байгаагаар 1-р анги маа дуусч байгаамаа. 2-р анги. Хөдөөний уулуучин цочроосон шидтэн. Ингээд шинэхэн өдөр эхэлж Берил маань 2 сурагчтай жижигхэн тип өгж байна. Өрсөлдөгч чинь сэлэм рүү ч анхаарлаа хандуулдаг. Энэ үед орон зай мэдрэмжгүй болдог болохоор үүнийг нь ашиглавал илүү сайн шүү гэж хэлнэ. Ингээд зөвлөгөө өгснөөр ихний хичээл дууснаа. Хичээлийн дараа тэд хөлсөн арчин жиг жиггүй ярилцсаах үед Күрүний тэр хоёр дээр ирээд хамт хоол идэнгээ хотоо танилцуулахыг гуйж байна. Тэгээд үүнд нь Берил зөвшөөрөөд ийхүү цааш явж байгаа. Хэсэг өөрчлөгдөхөд Citrus дээд удирдлагуудтайгаа уулзалтын бичиг баримт бүгжин там бэлэн босныг хэлэлцээд Берилийг хөнхөн дурдаад өнгөрөхөө Citrus багийнхаа модлыг жаал дурсна. Берил түүнд анх сэлмийг хэрхэн агсахаас ахуулаад хэрхэн идэвхтэй зөв хөдөлгөө гэх мэт өмнө хизээж мэдэрж байгаагүй шин зүйлсүүдийг түн зааж цаг явах тусам илүү хүчтэй болж байгаагаа мэдэрч байлаа. Гэхдээ хамгийн ихээр хүч болж байсан зүйл нь бол багш нь энэ болгоныг нь магтдаг байсан гэж хэлэрдэг. Ингээд өнгөрсөнд Citrus багштайгаа дүэл хийх үед яагаад дайрах сул тал байхгүйгааг үнэхээр гайхан зогсож байгаад яалагдчихдаг. Хэсэг өөрчлөгдөн Citrus өөр нэгэн дугуулангийн сурагчтай дүэлддэг ба энэ удаа түүнд дайрах олон сонголт гарч ирэхэд яасан амарх юм бэ гэж гайхдаг. Буцах замдаа Citrus түүнээс та илүү сайн заадаг юм байна гэхэд Берил мөн л найрсахаар гүдээгүй. Сурагчдынхаа сураг арга барил нь л жоохон өөр болохоор бас болох болохоор юм байгаамаа л гэж хэлнэ. Citrus ч гинт юмаа үлдээснээ санан буцаад явтал дуракууд чинь алив одоо олстой хожигдно гэж байхгүй. Тас алаад өгнөө чамаа гэл яг сэлмээ агсаал далайт л Берил урдуур нь ороод сэлмэнд нь одоо өртдөг юм аа. Гэхдээ модон сэлэм штэ. Ингээд Берилч эргэж хараад сэлмийг хизээч ингэж ашиглаж болдоггүй штэ гэж хэлээд одоо хөнхөө сэлмийг нь булааж аваад өөрийгөө ингээд харуулчаал байж идэл дуракуудын багш нь орж ирээд ёстой тоолгоог нь эрэхтэл сайхан загнаж ин да. Болж мо дуракууд. Ингээд багш нь ч гэсэнтэй Берилээс уучлахгүйгаад Citrus ч өөрийнхөө гэсэн зүйлийг аваад хоёулахна хөдөөрөөгөө буцаад алхнаа. Хэсэг өөрчлөгдөхөд тэр хоёр маань дахин дүэл хийж шүү. Берил дайралтаа эхлүүлэн Citrus маань харин хариуг нь барина. Багшигаа ийхүү анх удаа ялдаг. Тэгээ Берилч хариуд нь сэлэм мөгөн чамд одоо заах зүйл үнэхээр үлдсэнгүй гэж хэлээд Citrus альбиасаар энэхүү доожогоо төгсөж байгаамаа. Ингээд багшийнхаа эрдмийг шалгахаар дээд өдөртөгчдийн арим шалгалт өгөхөд бүр барах ганц ч баачка байгаагүй юм байна. Тэгээд одоо юу хэлэх вэ? Айгуу хурдан тушаал дэвшээд үнэхээр би дээд тушаалтай болоод багшигаа татнаа гэсэн бодолтой байсан юм байлээ. Тэгээд энэ хүртэл хүрэхэд 10 жил зарцуулсан хэдий ч багшигаа бол үнэхээр мартаж чадахгүй л байлаа. Ингээд одоо цагт ирэхэд Citrus Берилийг хайж бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд түүний хичээл айл өдөр дууссан. Күрүний тэр хоёр хот үзэхээр явсан гэдгийг түнд хэлж өгч байгаа. Энэ хооронд манай хоёр маань хотоороо сайхан тэнжин. Тэнж явахдаа нөгөө л нэг таардаг нэр заншлаараа хуучин сурагчтайгаа бас л инхүү таарна. Түүнийг Фиселэ гэдэг юм байна. Тэгээ Күрүний тэр хоёр хамт хичээлдэг байсан гэж дуртана. Төгсөөд 5 жил болж байгаагаа хэлэн иж хідэрээ гарамгай зэрэг болсноо бас түүнд хэлнэ. Тэгээ байжсэн чинь гинтл нэг дурак цүнх хулгаалаа цухтаачлаа. Фисел байж байгаараа багшаа би танд юу чаддгийг харуулъя гээл сэлмээрээ нэг л далаагаад шид одоо сэлмийн хүч хоёр хосолсон нэг техникээр хөлийг нь шууд л боогоодглээ. Тэгээ багш нь сурагчаа магтан Фисел хариуд нь үгүй дээ би танд талархаж байна хэмээн хэсэг өөрчлөгдөнө. Хар үрээр Берил гэрээсээ гарan баахан бодол болоод алхаад байна шүү.
Тэгсэн хойноос нэг шар устай жижигхэн охин түүнийг дуудаал хөөй хүүе чи хөөй гэл бүр дуудаал байна. Тэгэд ингэж дуудсны эцэст нь нэг анзаарч байгаа. Тэгсэн хариуд нь би бол дээд удирдлагын шидтэн сэргүүдийн удирдагч Люси Даймонд гэдэг хүн байна. Гэх мэтэр өөрийгөө танилцуулаад байжсэн чинь Бэрилч бүр тоогч юм алга. Үе жоохон охин чи төөрцсөн юм уу гэж автээ. Тэгсэн одоо хүртэл жоохон хөвгтөл гэж бодоостой хариуд нь шид хэрэглээд үзүүлсэн чинь Бэрил энүүдэ түнд итгэмэр айдаж байгаа юм л та. Тэгээ Фиселээс би бол чамайг сонссон. Уучны багш нь энэ хотод ирсэн гэж байсан. Түүний сэлэм чадвар үнэхээр сайн шүү гэж үнэхээр магтаал байсан. Тэгэхээр намайг дахиад нэг удаа хүүхэд гэх юм бол зүгээр өнгөрөхгүй шүү би чамайг гэд нэг доожоо шиг газар авчирснаа. Одоо би юу сурснаа, юу хийж чадхаа мэдмээр байна. Өдийг хүртэл хүчтэй өрсөлдөгчтэй ерөөсөө таарч ийсэнгүү. Магадгүй чи миний хүчтэй өрсөлдөгч болох бах. Тэгэхээр хоёул энд дүгэлтий гэд Бэрилж дүгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. 3 дугаар анги цаг үрийн хурц дайралт. Алмаз чинь шууд л дайраад эхэллээ шүү. Бэрилж гинтийн дүгэлийг авч алмаз дуртаяа дүгэлээ эхлүүлнэ. Шивүү колор өмнө бүлээрэ үгсэн чигсэн аюултай шүү чадгаараа сайн хүлээрэ өөрсдийн үнэ зүйлээ хамгаалсан гэр бүлээрэ үлгүн нийгмийн үлгэн бишээ өөрийн гиген дүрээрэ ахаан дусамтэл авсан өөрийн уран бүтээлээ альва зүйл дэргэж болдог готота хитэн шүтэнэ тэднтэйгээ би урлаг гэчиг бүтэнэ хүртэг ёстой гол хүртээ би долон юмсыг сүтэгнэ амьдрал гэдэг ананас шалим шиг л хатуу адаг сүлтэнд хөдлөлцөө дөргөлөдөө мацуу өчигдөр шин орж ирсэн гүгээ хийхээс ацуу үхэл амьдрал 2001 настай чицоо өнөөдрөөс гэгэрсэн би үнэх нүглээ твчи халласгад дудрана би хорон үгэр сивчи ээж ам сонсголох ганцл гараал ивчи өрнө болтон дуучхад таарна хогч юм уу гिची би боласаси намайг яачаасаси За болио хэлээ. Жоох ухч бүр хөөрчлөө. Дүгэлч ингээд дуусчихж байгаа. Тэгээд би бинээ их л хүндэлж респект өгөөл дуусах шивтэй. Тэгээд Diamond түнд хариуд нь шидийн амд үнэхээр цаг гарвал хүрээд ирж болно шүү гэд зам авч байгаамаа. Хэсэг өөрчлөгдөөд хичээлч дуусч Фисел Бэрилтэй мэдлэн шидэд дуусмалуу зарахаар ирснэ түнд хэлдэг. Тэгээд манай удирдагчийн уучлалт гээд нэг уусмал түнд өгдөг. За энэ уусмал нь болохоор одоо идгээх уусмал юм шиг байгаа. За тэгээд Бэрилч та үнийг нь нэг амар нэрлэхгүйгээр кармалаад авчихна. Тэгээ мөн Бэрил тэр нэг жижигхэн охин танаа энэ байгууллагын удирдагч гэхэд бас үнэхээр итгэж өгөхгүй байна л гэж хэлж байгаа юм. Тэгээ яриа таслагдсан Ситрус тэдэн дээр ирж байгаа. Ситрус түүнд хоёуланд нь ярих яриа байна гэж хэлээд түүнийг арай нэг өөр газар л авч явангаа ярьж байгаа юм л та. Юу вэ гэхээр шинэ адал явдал хайгчдыг одоо бэлтгэгч хэрэгтэй байна гэж түнд хэлж байгаа. Яг яадаг бэлтгэл юм болоо гэхэд нь эхний ээлжинд одоо данжны дайралтанд бэлдэж яаралтай үед авах арга хэмжээгч мөн зааж сурах ёстой гэж хэлнэ. Тэгээ Бэрилч та хальт өнгөрснөө дурсаад авлаа. Манай хоёрч Бэрилийг нилээн сайн ятгаж шүү. Эхлээд Adventurers Guild-ийн одоо толгойтой ярихаар тийшээ зүгэлж байгаа. Тэгэхээр яг Бэрилч өөрөө нэг дуртай биш ч гэсэн за үнэхээр их ёстой бол хийж бас болох юм аа гэж бодсон хэндээ ч бас шийдвэрээ хараахан гаргаж чадахгүй юм хөө. Одоо том толгойтой нь уулзах авж штэ. Ингээд яваад очсон чинь нөгөө алмац ч хүлээж гин. Тавтаа морил гэж авчихна. Яг л өөрийнх нь гэрт ингээд угтж авч байгаа юм шиг л байна. Ингээд Nidus гих Adventurers Guild-ийн толгойтой танилцж байгаа. Түүнийг ч шууд л үнэхээр л баярлалаа гэд юу зөвшөөрүүлээд тэглээ. Тэгээ туслах гих одоо Меган гих залуу нь Бэрилийг нэх та сайшаахгүй байгаа бол та ер нь л жоохон таагуухан харж байгаа юм л та. Тэгээ данжин руу анхлан суралцагч нар ордгоомаа л гэж байна. Яагаад гэвэл Бэрил данжин руу орсон гэсэн юм түүх байхгүй. Дээрээс нь яг дөнгөж орж эхэлж байгаа болохоор анхлан гэсэн цол хэрэгмтэйгээр орох юм байна л та. Ийм болохоор Бэрилийг хүлээн зөвшөөрөхгүй, данжин руу оруулахгүй гэж хэлж байгаа юм л та. Харин хариуд нь манай Бэрилч нэлээд дуртай ашгууд бараг л болохоо болчих юм шиг байна. Yes гэж сууж исэн чинь Меган хариуд нь хэрвээ Лисандратай дүэлдүүл одоо хүлээн зөвшөөрж болох юм аа гэд хэлчихэж байгаа. Тэгсэн Бэрилч та нэх айтайхан болохгүй нэ гэж бодож итэл яах ч аргагүй дээ ингээд дахин нэг дүэл хийхэр болж байгаа юм л та. Тэгээд дүэл эхлэхийн өмнө Лисандра өнгөрснөө бас хальцсан л та. Тэгээд Лисандрагийн өнгөрсөн нь болохоор дээхэн үед Лисандраг жоохон байхад нь гэр бүлээрээ хамт аялалд явж байхад
авраг том баавга гарч ирээд тэдний сүхт иргийг нь одоо нураагаад яг үхэхийн даваан дээр ээж нь түүнийг гол руу түлхдэг. Үүнээсээ амьд гарч чадан түүнийг бэрэл гэртээ авчираад асраад түн сэлэм ахсыг баг багаар ингэж дасгаж зааж эхэлсэн юм байна. Ийхүү одоо багш авийн барьдлагч яг ингэж эхэлж байгаа. Өдөр шөнөгүй л хамт бэлтгэл хийдэг болж л тээ. Лисандрач одоо байгаадаа нэлээд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байгаа. Ингээд цагч өнгөрс Лисандра шинэ гэр бүл дүрслэгдэн тэд салахаас хийсэн юмсан жий. Лисандра өөр шиг нь олон хүн байхгүй байгаасаа мөн дэлхийг өөрийн биеэр харж аялж үзмээр байна гэсэн зорилгодоор адал явдал хайгч болсон гэдгээ хэлнэ. За одоо энэ удаа жинхэнэ дүгэл хэлж байгаа. Ингээд дуэлд манай Бэрилч бас үнэхээр өнгөө ялцлаа. Тэгээ багшаа үнэхээр гайхалтай маа гэд уг нь магтаад байхад Бэрил нөгөө л нэг байдгаараа гү 10 секунд л илүү тулалдсан бол би бол юу ч бигүү хожигдох л байлаа. Азар чамайг зүүн гараараа сайн биш гэдгийг хараад тэр гэж шүү бас. Бусд нь ч ирэн яста уучлаарай таныг ийм сайн гэж бодсонгүй аа л гэж юм. Тэгээд ингээд Бэрил дуртай дургу дахиад нэгэн хичээлэг заахаар бас болчихж байгаа маа. Дараагийн өдөр болоод шинэхэн 3 адвенчертай хамт данжин руу орж байгаа. Тэгээ 3 жижигхэн гоблиныг бол илбэкэн барчлаа. Энэ чигээрээ явсараа данжныг дуусгацсан л юм шиг байгаа. Тэгээд дуустал нь судлаад яг үүдээрээ буцаад гарахын даваан дээр нэг жоохон юм хэлээд амжиж байгаа. Яагаад энэ данжин нэх мангасгүй байгаа юм болоо гэд. Яг ярилцсан чинь айгуу том гриффин маягийн юм гарч ирээд нэгийг нь бэртэж гимтээгээд тэдэнтэй ингээд хүч үзэхээр өрөлт аваа зогсоод энэ анги дуусчихна. 4-р анги мангастай тололцсон. Нөгөө амтны чинь Xenograbble гэдэг нэртэй ховор араатны төрөл байсан юм байна л да. Энэ амтнаас л данжин дотор нэг их мангас байгаагүй юм байна. Ингээд манай хоёр сэлмээ агсаад Бэрил жаахан ядарсан байгаа бололтой potion байгаа эсхийг асуу. Хариуд нь 2 байгаагаа хэлэхэд Бэрилч тайвширч гараа сунгахад окей багшаа ойлголоо. Би порто туслая гэснээр гарыг нэгсэн хаалгадаж аваад яваад өгдөө. Амхандаа нөгөө уусамлал авах гэдээсэн юм шиг байгаа. Ингээд 2 эсрэг байсан тулаан чинь 1 эсрэг болчлоо шүү дээ. Ямар ч сонголтгүй болсон Бэрил тулалдаж эхэллээ. Авар шууны сарууч хурц арьсан чхтуу Бэрил цавчаад бүр арьсан яах ч вэ. Жохон ч гэсэн цаг авъя гэж бодох агшин түүнийг бэртээгээд амжиж байгаа. Одоо л цаг нэгээд дайрахад амнаасаа галт бөмбөг гаргаад төрөгчд юм байна. Бэрилч гайхсаар яаж иж байгаа жижигхэн сүүлийнх нь хэсгийг завчиж амжлаа. Цааш тулалцаар Бэрил нуруунд дээр нь гарахад түүнийг аваад бүр нисэж өгнөө. Чаддсан бол тэсэрээ гэсэн аяттай явж буцаад нөгөө газар ирээд Бэрилч нуруунаас нь буuna. Тэгээ нэг л хашгираад газрын гадарга дээр халуун галтуулын хайлмыг гаргаж ирээд агууд байгаа нөгөө эдийг ч өхлөрөнд түлхэж байна. Бүр хамгийн галзуу нь манай Бэрил халуун лаваа дээр гიშгээд байгаа. Их л олон ордлого хийсний эцэст авраг гриффины нэг нүдийг нь өөрийнхөө сэлмээр сохолж сэлэмгүй болоод байгаа. Энэ нүд Лисандра араас нь гарч ирээд буулгаж авч чаддаг юм аа. Тэгтээ бүр ганц л дайралтаар. Сэлэмгүй боссноос л биш бүгд эрүүл мэнд дажууд аваад гарлаа шүү. Хуучны үе шиг санагджин шүү гэж ярилцаад тэгээд буцаагаад адвенчерийн төв байрлал очиж алсан мангасаа тэдэнд үзүүлэхэд мөн л манай Бэрилийг тултал магтаж байгаа. Пүү яаж 3 шинэ хүн авч явж ийж бүр тэднийг хамгаалангаа энийг буулгаж авсан юм болоо өстө. Гайхалтай маа л гэдэг шүү. Лисандрач гилд мастер арай л дэндүү юм аа. Тань шиг чадварлаг хүнийг арай л дутуунлээд байна л гэж байна. Лисандра харин өнөөдөр их сайн байлаа багшаа баярлаа гэд хүндэл үзүүлж бүх хийдэг. Бэрилч нүд баярлалаа чи өстө мундаг олжээ гэж хэлснээр нүүр нь бүр улаагаад болохоо гэж. Хэсэг өөрчлөгдөн төв хотын энгийн нэг налгар өдөр эхэллээ. Күрнийтэй уулзсан хамтдаа дархан руу явж байгаа л та. Ойлгохноо явж ийн гэж бодоод явж идэл гинтл ситрус араас нь нууцаар орж ирээд би хамт явахгүй болохгүй юу ярьж байгаа л гэдэг. Үгүй яах вэ? Күрүүний Лисандра хоёр сүүлийн үед багштайгаа нэлээд их цагийг өнгөрөөгээд байгаа болохоор хамт цагийг өнгөрүүлэх гээл байгаад байгаа бололтой манай үндэс нэлээд латаархаж үс сансан бололтой харагдана. Мужаан дээр эртэл нэг бак хөгшин Бэрилийг харснаа өө багшаа энэ ч та юу даа л гэж юм. Вау өстой. Уулзсан хүн болгон л түүний шав юм байна л да. За тэр ч яах вэ тэгээд түүнийг Баалдер гэдэг юм байна. Хожуу доожоод орж ирээд сэлмийн урлаг сурсан ч нилээн чадварлаг гэдгийг Бэрил дуртаад өнгөрнө. Гэт ирсэн хэрэгээ нэг нэгээрээ хэллээ. Эхлээд Күрүний өөрийнхөө жижиг 2 сэлмийг гаргаж ирээд хүчтэй болгоё гэж гаргаад үзүүлтэл хариуд нь болохгүй байна. Энэ сэлэмчин эндээ
битэрсэн сэлмийг одоо би enchant хийж чадахгүй буюу одоо шидээр чившиж чадахгүй гэдгээ хэлдэг. Бэрил түүнээс энийг хэрэглэхэд чамд ямар санагддаг вэ гэхэд Куруны товчхондоо бол эвтэйхэн бас хөнгөн л гэж хэлнэ. Бэрил түүнд тохирох сэлмийг төрлийн сонгож өгөх хэрэгтэй юм байна гэж бодоод нэг том ч гэсэн хөнгөн сэлмийг Куруны санал болгон Курунис дуртай байсан шүү. Харин Бэрил өөрийнхөө сэлмийг сонгон ядаж одоо яах уу ийх үү гэж бодоо байж атал гинт Лиссандра ороод ирж байгаа. Ирсэн зорилго нь нөгөө агнсан Zenos Grapple гэх амтныхаа нэг хөлийг нь авчирснаа энүүгээр урт сэлэм хийлээ яа гэж хэлж байгаа. Лиссандрагийн тайп нь 2 дунд зэргийн сэлэм байхад яг яагаад урт сэлэм хийлээ гэж асууж байгаа юм бэ гэхэд энэ бол надаа биш, энэ миний багшд зориулж хийлгэж байгаамаа л гэж байна. Багш нь ч тэгээд их л гайхсан царай харагдана. Хариуд нь Лиссандра таны сэлэм хугарсан миний буруу. Би заавал төлнө л гэж байна. Бэрэлчээс хөөхн ирлэхгүй маа. Гүйгүйстэ болохгүй, өстө чадахгүй л гэсэн бодолтой нэг тиймэрхүү юм хэлээл байж яжснаа. За гэж зөвшөөрч байгаа юм. Баалтарч үүгээр оо ийм зүйлээр сэлэм хийх гэж байгаадаа бүр итгэж чадахгүй байна. Танд өстө солиотой сэлэм хийж өгнө гэсээр тэд гэр чиглэнэ. Хэсэг өөрчлөгдөхөд Бэрил Куруны жишин сэлмээ яаж хэрэглэх талаар зааж байгаа харагддаг. Багаар сайжирч байгааг нь хэлээд уушин газар руу хэсэг өөрчлөгдөнө. Нэг хоёр сархад ууж дуусаад гэрийн зүг алхаж байхдаа нэг хүүдийтэй охин өөрийнх нь мөнгийг нь хусах гэж авахт нь яг барьж аваад за давраад байгаарай л гэж шүү. Гинтл Food Park гэл нэг айгүй сүртэй галын шид хэрэгснээ цухтагаа яваад гин. Нөгөө охинч нэг газарт орж ирээд энэ өнөөдрийнх ширээн дээр нэг хитэн зоо шидчихлээ. Нэг сонин боосон ч юм уу нэг залуу түүнийг жоохон өдөөстэй энэ ч та муу шүү. Тэм яви гэж юм. Яг ингэснээрээ бид түүний нэрийг мэдчихэл байгаа юм л та. Бэлтгэлийн тэнхимд Куруны шин сэлмээр бэлтгэл хийж байгаа харагдчихэв. Мөн хажууд нь Бэрил шар устай хамт бэлтгэлээр хийсээр л байна. Шар уст энэ удаа бараг л цохилт өгөх шахлаа шүү. Багаар үнэхээр сайжирч чинь Бэрилч үнийн анзаараа түүнийг сайн магтаж өгнө. Нэг гараараа барьдаг байсан сэлмнээс хоёр гараараа барьдаг том сэлэм рүү шилжинэ гэдэг ч бас үнэхээр чанга бололтой гэж хоорондоос хөнгөө ярилцаад амжиж байгаа. Тэгээд дээрээс нь шар уст түүнд дээрээс яралтай сайжрах тушаал ирсэн хэлдэг. Нийслэлд хэртэлтийн хар гар гэх юм уу да нэг юмрхүү орчуулагдаад байна. Ийм нууц байгууллага орж ирээд одоо нууц үйл ажиллагаа хийж байгааг олж мэдсэн учраас харуул хамгаалт хүртэл чангарсныг биерэд хэлдэг. Мөрдлөг явагдаж байгаа. Тэгээ төв байрыг нь олмогцоо шууд буулгаж авах ч гэсэн хараахан төв байрыг нь олж амжих байгаа гэдгээ Бэрил хэлж байгаа юм л та. Хариуд нь Бэрил явах те тэгээд нөгөө л нэг сайхан зангаараа чи байгаа юм чин манайх юу гэж ялагддаг юм бэ гэж байгаа юм. За үүнийх нь хариуд нь бас нэг тодорхой хариулт орж ирнэ. Шар үст чин таны одоо бидэнд зааж өгсөн энэ сэлмийн эрдэм байхад бид нар өстой ялагдана гэж өстой гонжин жоо шүү. Багшаа. Одоо танд итгэж байгаа шүү л гэж. Ингээ ярьжсна Бэрил гиснээс нэрээ энэ яг яадаг зүйл болохыг мэдхүү гэд өчигдрийн охиноос авсан зүйлтэй гаргаад ирнэ. Манай хоёр ч гэж Куруны бас үрд ирж байгаа байхгүй. Манай хоёр вау өстө хүнд өгөх гэж байгаа юм уу? Өстө янзын сонголт байна штэ. Шар үст яг хуу надад өгөх гэж байгаа юм байна те баярлаа гэж жоохон жоок хийж байгаа. Харин Куруны командлагчд өгөх гэж байгаа бол арай том хүний зүйл өгсөн дээр биш үү? Гинү? Хэсэг өөрчлөгдөхөд Бэрилт тэдэнд нэгэн хулгайч өхнөөс авснаа залруулан тайлбарлаж байгаа харагдчихэв. Энэ бүгж нь явж хулгайлагдсан шидэд бүгж үж магадгүй болж таарлаа л та. Учир нь шидэд бүгж зөв шид хэрэглэж чаддаг юм байна. Эхний ээлжинд Бэрил энэ бүгжийг дэлгүүрт буцааж өгөхөөр болж аавчад өгчөж байгаа. Гэхдээ тэр жижигхэн охины тэр ширүүн царай санаанаас нь өрөөсөө гарахгүй байгаа. Гадуур явж байгаад нөгөө охиноо олчлоо шүү. Бүр нэг гинтийн байдлаар. Харангуутаа л Бэрил маань яасан зүйлтэй хайгаад байна уу? Хулгайч өхөн мэн гэсэн чинь нөгөөх нь шууд буцаагаад үг гэдэг олонний дунд манай Бэрил байр зодох нэ. Бэрил ч яг хуу жоохон залруулаад байж л та байж бити анхаарал татаад ойлстой чимээгүй газар ч ярилцъя гэд аваа явж байгаа. Манай Бэрил сайхан сэтгэлтэй юм болохоор тэгээд өөрийнхөө гэсэн баталгаагаа үзүүлчих тэгвэл өгөө гэд нэг тийш дагуул явчихж байгаа юм л та. Амхандаа танилцах гээд нэг янз бүрийн асуулт асуугаал нэр чи юу ингээ асуусан чинь нөгөөх нь үгүй би нэрээ хөгшин хүнд бол хэлдэггүй юм гинэ. Нөгөө нэг дэлгүүрээсээ буцааж аваад нөгөө охинд харуултал өгөөтгөл гэд бараг шүүрч авчих гаал. Гисэн чинь гинт цитрус тэдэнтэй таарад ярилцъя гэж шийдээд манай гурав төв барилга ороод байна. Зүйлтийг өгж болох ч гэсэн бяцхан хулгайчийг цааш нь мэдэгдэхгүй харин шид ашигладаг болохоор найрамд орхуул гэж байна. Бэрил цитрус хоёр ч уг нь нэлээд л ятгаад байдаг. Манай он дотроо айгүй шудрах шулуухан хүүхэд юм шиг харагдаад байгаа юм. Яагаад тулгаан хийгээд байгаа юм болоо гэж гайхаад ятгаж хэлүүлтэл
айгүй сул дуу султайгаар 5 сая дарк л төлөх юм бол тэд манай хичээг амьлуулна гэсэн гэж хэлж байгаа. Цагч баг байна, мөнгөч олдохгүй байна. Тийм болохоор л би ийм юм хийж байна гэд жоохон тайлбар өгж байгаа юм л та манай хэдэд. Энийг сонсонгуудаа сэтрүү шууд гараа авчиж байгаа. Тэгээд нэг сонин нэг хүн шууд гараа авчдаг. Манай өрчтэй би руугаар сонин царайлаад тэгмэг идхүү өсч гэж манай бэрэл асууж яснаа бас гараа авчиж байгаа. Тэгснэ буцаж орж ирээд амтад талах охинд өгөөд буцаад нэг жоох нэг юм яриа үйлчилж ин л та. Тэгэд бэрэл маань үннээ хэлсэнд үнэхээр баярлаа. Чамтай ямар азар өнөөдөр таарсан бэ гэл янз юм ярьж байгаад одоо чи надаа нэрээ хэлчихлээ. Намайг бэрэл гэдгийг гэтгсэн чинь манай нөгөө охин чи талхаа ядаж дуусан гутаа намайг бол Мэви гэдгийг олж мэдээд зүйлтийн түнд буцаад өгч байгаа. Тэгээ ууртай харцсанд нь инээд тодорхой хараад бас ингэж инээд өхөн байх нэ гэд яг бодж итэл гинт нөгөө шидэн академийн командлагч Алмаз ороод ирлээ шүү. Алмаз шууд орж ирсэн даруйда манай шидэн академид бол хизээч хангалттай шидэт зэрэг бол байгаагүй. Сайн байна. Алив цай ууй. Би бол командлагч байна гэсэн нөгөө Мэви маань итгэдэггүй. Юу надаас юм жижиг охин яхалаараа командлагч байдیں۔ Гэсэн чинь нүдэн дээр нь хөрцөн цайг нь шууд ширээтэй хамт шатангуудаа буцалгаад өгчлөө. Мэвигч бүр үнэхээр шоконд оруулж шадлаа. Мэви шууд аливаа академид ороод ир гэхэд мөнгө өгөх юм чи тэгвэл би орё л гэж. Мөнгөөр яах ч байгааг нь мэдэнгүүтээ энэ ертөнцийн үхлээс амьлуулдаг ямар ч хичээд байдаггүй юм гэж хатуухан хэлээд тэглээ. Мэвиж итгэж өгдөггүй дээ. Ер нь ялуун худлаас шудраг үнэн дээр гэдэг нь юм уу да тийм ээ. Мэвич тэдэнд шидтэн миний ихчийг үгссэн биеийг одоо хэсэгхэн хугацаанд амьлуулж чадсан. Мөнгө л өгөх юм бол амьлуулж өгнө гэсэн. Тэгээд нэг иймэрхүү худлаа яриадаа амьлуулсныг би харсан шүү гэд хинт ч итгэж чадахгүй л байгаад байгаа юм л та. Тэгээд түүний ихчийн сүнс нь аль хэдийнэ дараа төрөл рүү явсан байгаа. Тэгээд ийм байгаа байхад чамд худлаа ярьж гин гэдэг бас л аваагаар байна. Нэрийг нь хилээдэх гэд тэр шидтэн хертэлт буюу одоо нөгөө нэг нууц бүлгэмийн нэртэй болж тааж байгаа юм л та. Тэгээд шидтэн командлагч маань Алмаз маань одоо энийг сонсонгуудаа шууд гараа авчлаа. Би ч гэсэн хамт явъя гэхэд Цитрусыг чи яах юм бэ хэрэггүй би Бэрилийг авч явъя гэж хэлээд тэр гурав цааш яваад гэж байгаа. Хэсэг өөрчлөгдөж манай гурав нөгөө хертэлттэй уулзах замдаа явж байгаа харагданаа. Хотын хамгийн аюултай бүсэд хертэлт байгаа гэж хэлж одоо ийш тийшээ харж явсны эцэст нэгэн хуучны барилга дээр ирж байгаамаа. Тэгээ төв хаалгаар нь биш арт талын нууц хаалгаар орё гэхэд манай ууртай Алмаз ч юу гэж тэгдэг юм. Гэснээр хаалгыг нэвдэнгүүтээ ороод тахлаа. Алив толгойлогч гаргаад ир надад бол та нартай ярих юм алах. Бэрэл тэднийг зогцуулжээ. Би төрүүлээ явлаа. Гэснээр яваадлаа. Алмаз толгойлогчтой доошоо буунгуудаа уулзаад өгсөн үнийг амьлуулдаг гэж сонслоо. Яасан худлаа ярьдаг нөхөрөө чи. Гингүүтээ шууд л байлт гал эхэлж байгаа юм л та. Тэгсэн нөгөө нэг хертэлт чинь шууд Алмазыг хин гэдгийг айгүй сайн мэдэнгүүтээ юу югүүл дээрээс нь мүс унгаагаад унлаа. Алмаз чи янзын олон хэрэгсэлтэй байх нэ чи гэл хоорондоо шидийн дан хийж байгаа. Тэгээд хэсэг өөрчлөгдөж байгаа. Энэ хугацаанд Бэрэл маань дээрэмждэг модон сэлмээрээд ороод илчиж байгаа юм л та. Тэр үед хамгийн сүүлийнхэн дийлэх яг тэр үед Алмаз нөгөөтгий чинь чирээд хөдлөнгө болох цааваа гараад ирлээ. Мэвиг итгүүлэхийн тулд одоо түүний амнаас нь сонсуулах гэж л байгаа юм л та. Тэгээ түүнээс асууж байгаа. Дахин амьлуулах шид байдаг юм уу? Үннээ хэл гэдэгт нь нөгөөтг чинь амаараа байхгүй гэж хэлж байгаа. Мэвич үүнийг мэдээд нэгэн бодлын тайвшрах шиг гэхдээ ямар ч итгэлгүй одоо юу хийхээж мэдэхгүй дурдах зам нь айгүй бүрхэг болоод айгүй эргэлзэж байгаа харагдаж байна л та энэ хэсэг дээр. Тэгээд манай Бэрэлээс асууж байгаа. Ер нь та яагаад надад туслаад байгаа? Гэхэд манай Бэрэл өвчтөд би өөрийгөө сайн мэдэхгүй байна л гэж. Сонио аж шивэ гэж шүү. Зориоч болж нөгөө дээрэмжтийг бариад явлаа. Алмаз Мэвиг өөрийнхөө доор авах хүсэлтэй байгаагаа хэлээд түүнийг дагуулад явж байгаа. Гэр гэрийн зүг инхүү яваад өгчл байгаа юм л та. Тэгээ яг яваад өнгөрснийхэн дараахан нэг нөмрөгтэй нөхөр одоо түрүүний баригдаж явдаг баачкаг нэг сонин амнаас нь гэрэл гаргаад унлаа. Бишид хийснэ. Тэгээ хэсэг өөрчлөгдөд хэсгийн яриа гарч байгаамаа. Энд дээр болохоор түүнийг амжиж дугаалгасан уу гэж нэгэн хөвшин түүнээс сууж байна. Тимээ л гэж байна. Таны өгсөн хэрэгслийн ачаар амархан байлаа гэхэд хариуд нь хөвшөөр. Тэр ч хийхээ хийсэн. Харин энэ материалуудыг одоо ашиглаад би бурхны гайхамшиг өөрийн гараараа бүтээнэ гэд pop ламтан хэлж байгаагаар нөхөн анги манд дуусна. Ингээд шинийг өдөр эхэлж хичээл дуслаа.
Дуусгын алдаас Сидрус түүнийг дуудаад ярилцахыг хүсэж байна. Та үнийг мэдсэн дээр бол та хэртэлтэйг авч явхад замдаа учир битүүлэг шалтгаанаар тэнгэрийн орнолоо явсныг Берилд хэлдэг. Түүнээс үлдсэн юм гэвэл түүний хувьд би хаа юу ч байхгүй харин зөвхөн ганцхан чимэглэлийн хэрэгсэл үлдсэн байна. Хэртэлт ч нэлээд олон шидэт хэрэгслийн гоёл чимэглэлтэй байсан ч одоо түүнээс юу ч мэдчих чадхааргүй боллоо доо гэж ярилцж байгаа. Тэгээ хэсэг өөрчлөгдөхөд Берилийн алдарч сэлэм бэлэн болжээ. Нөгөө Аратны ясынх нь суурийг нь сэлээд ясыг нь сэлээд суурь хийгээд их л хүчтэй сэлэм болсон болтой шүү. Хурдхын бэлтгэлэрийн танхим руу очиж сэлмээ төрч үзхийн түүс болсон манай хоёр сэлмээ аваад буцаагаад хурдхан алхалж байгаамаа. Академийн үүдэн дээр ирэхэд алмаз чинь за ярилцах юм аа гэд Берилийг хүлээж ялаа. Тэгсэн Берил хойлооч сэлмээ дараа турч үзхэндэ гэж хэлээд Берил алмаз хоёр алмазын гэрэл очдөг. Өгшин сүмийн пастор болтой нэг залуу энийгээ суугаад байна. Тэгэд хэн болохыг нь асуухад Спер гэх одоо энэ байгаа түүхтийнх нь ойролцоогдсонд байдаг сумын номлогч Хаулман гэдгээ хэлнэ. Тэгээд нэгнүүд нь олон байгаадаа болохоор энийг ер нь хар пастор л гээд цаашдаа дуудаа явчээ. Тэгээд яагаад тэр хол байдаг сумын хүн одоо энд явж байгаа юм болоо гэд бодож исэн чинь гэртэлтийн эргэлж байсан шидэт хэрэгслүүд бүгдээр Спер сумд хийгдсэн зүйлс болж таарлаа штэ. Энэ бол энэ үний яриагаар. Тэгээд тэр бүгдийг нь хийлгэх захиалга өгсөн үнэн нь бол мэдээж хамб номлогч Ревиус Сарлион гэх энэ өгшин өргөн өмсгтэй юм байна. Тэгэхээр өргөн өмсгтэй нэрлэлч энэ нэр юм байна. Тэдгээр хэрэгслүүдийг захиалаа зогсохгүй сүмд одоо ирдэг бүх зогцснуудыг бүгдийг энэ хөгтгөн өмсгч аваад байгаа гэж байна. Тэдгээр зогцснууд нь Сперийн одоо гайхамшиг гэдэг юм зан үйл маягийн юмд ашиглагдаж байгаа байна л да. Тэгээд шидэтнүүд одоо үнийг нь гайхамшиг гэж нэрлэдэг. Тэгээд товчхондоо бол хөгсдгийг дахиж амьлуулах зан үйл юм байна. Тэгээ яг болдог үгүйг нь мэдэхгүй ч гэсэн энэ бол зүгээр л нэг домог төдий зүйл юм аа. Тэгээ энэ талаар мэдэж байгаа юм бол ямар нэг юм хийвэл дээр юм шүү гэж та Берил хэлж байгаа юм л та нөгөө шүү дээ. Гэсэн харамсалтай нь юм хийхэд хүч чадлууд нь хүрэлцэхгүй байна. Ингээд өөрсдийнхөө тушаалтаа боогдоод юу ч хийж чадахгүй байгаа л та. Нэг тиймэрхүү тайлбар өгж байна. Тэгсэн өтгөн өмсгчин Леобрис хаант улсын буюу одоо нийслэл хотын хойд захад байх Сперс байдаг юм байна. Тэгээ маргааш түүнээс мэдүүлэг авах маягаар улс дуудсан. Очиж одоо юу гэдүүлээ нэг тий гэрт нь очиод одоо нэгжлэг хийнэ маягийн одоо хэлж байгаа юм л та. Гэхдээ яг ингээд очингууд нь юу ч байхгүй гэд өөрийнхөө улс руу зутаах юм бол одоо бидний хүч үнэхээр хүрэлцэхгүй гэж алмаз хэлж байгаа. Тэгэхээр ямар нэг юм болвол Берил түүнийг баривчлах даалгаврыг ингээд түнд өгж байгаамаа. Алмаз хар пастор хоёр дураараа хөдөлж чадахгүй байгаа болохоор Берилийг сонгож байгаа бололтой. Ер нь бол ингээд шахаанд оруулаад Берилд хэлж байгаа. Тэгээ саяхны үйл явдлаас болоод манай хоёр ч гэсэн одоо түүнийг барих чин хүсэлтэй яа байлгүй. Мэвиг одоо бодоод Берилийн даалгавар окей би барья гэж хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ ажиллагаа дуусмагц шагналыг нь голохоор өгнө гэдгийг даалмаас түнд хэлээд гээд яг гарах гэж байхад нь Мэви орж ирснээр Берилийг тоохгүй зурж явснаа энэ ажишинд юу хийж байгаа гэдэг юм байна. Тэгээ царайгаач түнлээ харуулгүйгээр яагаад та нар надад сайн хандаад байгаа юм? Би та нарт зөндөө муухай юм хийсэн байхад яагаад байгаа юм бэ? Гэт нэг тийм дурамчхан итгэлгүй маягаар л хариулаад ингээд хариулдаг байдаг. Гэсэн хариуд нь Берил хүүхэд тиймэрхүү юм санаа зовоод хэрэггүй. Зүгээр л одоо байгаа амьдралаараа сайн амьдрахад л болно. Ингэж амьдрч болох юм уу? Бололгүй ах вэ. Чиний ирээдүй минийхийг бодвол илүү гэрэлтэй. Хол зам байна. Том болчоод намайг хоолоор дайлаарай. За, баяртай мэв гэж хэлээд гараад явлаа. Хэсэг өөрчлөгдөн орой боллоо. Өтгөн өмсөгт бүх юмаа одоо ер нь зөөгөөд байгаа бололтой хідэн сүхт тэрэгэн юмнууд ачиж байхыг одоо холоос Берил хараад ойртох гэхэд амар том битээ залуу гараад таарчлаа шүү. Тэгсэн найрсгаар ярих гэж үзсэн ч гэсэн гинт 3 цариг ирээд одоо бурхны төлөө бидэнд хүчээ зайлаач гэдэг нэг амар сүртэй дээшээ харснаа бүүстертэй болоод Берилтэй үзэлцэж байгаа. Тэгээ Берил бодсоор нэг ганцлаар байгаа нь одоо дайраад одоо ер нь алах юм байна гэсэн арган түрээд тэгээ ингээд цэргүүдийг нэг нь хядаад хайчиж байгаамаа. Тэгээ түүний шин сэлмжсэн айгүй дажгүй байгаа бололтой. Тэгээ цэргүүд нь ч дуусахгүй нэгээрээ нэмэгдээл. Айгүй олон одоо цэргээр хүрээлэгдээд бүслэлтэнд ороод байжсэн чинь гинт Гүрэн Нефисэл хоёр зүгээр энүүгээр өнгөрч таарлаа гэд Берил туслахын хамтдаа хэртэлтийн цэргүүдийг одоо яадах юмгүй ялчиж байгаамаа. Тэгсэн цэргүүдийн шидэн гараад юу ч чадхаа болчлоо. Бүр тэгээ манай хоёр эд нарыг зохицуулахаар болоод харин Берил өтгөн өмсгтээр одоо хүрээд ирж байгаа. Ариун бурхан минь эдгээр хөөрхилтэй амьнуудыг ивэж хайрл гэд нэг тиймэрхүү мэснэ цогцснуудыг бүр өглөөс нь дуудаадахлаа. Энэ дунд нь хамгийн муухай нь энэ Мэвигийн ихч нь хүртэл байгаад байгаа. Тэгээ нэг ёсондоо бол өгсөн хүмүүсийг амьдуулаад одоо зомби болгоод гаргаад ирж байгаа юм л та. Тэгээ ерөнхий одоо хөлмөлийн завчаад тэгээд угаасаа зомбич өгөхгүй штэ.
Тэгэхээр сэлмээр яах юм бэ гэхээр толгойг нь завчиж л энэ хараалаас чөлөөлөгдөж байгаа. Ер нь ингээд харагдаж байна л та. Тэгээ Мэвигийн эгчийг зөөлхнөөр тэрвэрэд уучлаарай гэж хэлээд сүнсийг нь чөлөөлж байгаамаа. Өтгөн өмсөг зүхтаад нөгөө бадрун цэргэнд бустер аваа шууд л Берил рүү дайрч байна. Тэгээ бөө юм болно. Шун донд гэрэл аслаа ганц шүдэн ставн one debo шүмжлэл бол байна хаан сонсож чадахгүй бол замаа Mainstream wonderful, high best no fiction, сонсол lamig songs, loser take a loss, punchline every time, lating every night, other book sad, бороо хоёр явцлаа нүд минь нэрэлж үлээд харахгүй би жилэн бүх юм тэгээс эхлээд дансаа марцсан хідээс үлээ хүүхдүүд өрөөж иглэн хип хопоо сураж иглээд бит хоёрын жимэр чиглэн you be trap symphonic шиглэн yeah Улаанбаатар trap symphonic шиглэн yeah hey хийж байж болон гэхдээ ихэлсэн тэгээд Яагаад ингэж их чи хизээч ойлгохгүй новш минь. Бэрилц сүмээс гараад манай хоёр харин өтгөн өмсөлтийг барьсан байж гин. Тэгсэн өтгөн өмсөлт чинь өөх хөрхий ялагдчихаа юу да. Миний төлөө золиос болох хэрэгтэй байсан юмсан. Гайхамшигт төлөө цусыг урсгах нь нэг иймэрхүү нэг юм сонин балаа юм яриад л баригдаж байгаа. Тэгээ маргааш нь олж алмаз түнд шагнал гэж нэг айгүй том байшин бэлгэлж байгаа. Тэгээ нэрлэхэд байлгүй оролдоо. Гэт дотор нь орсон чинь Мэви цэвэрлэгээж байна. Ийм хуучны байшин чинь тоос шаруу дарагдсан байна штэ гэж хэлж байгаа. Тэгээ энэ том герт ганцаараа амьдрах нэ гэхэд Мэвиг үрчилж авбал та хоёрыг амьдрч болно штэ. Угаасаа Мэвид асран хамгаалагч хэрэгтэй байгаа. Чийл зөвшөөрөл гэд хэлжсэн чинь Мэви шууд нэг өрөөний хаалган голгосноо. Энэ миний өрөө шүү гэж хэлээд яваад орчлаа. Тэгээ дараагийн өдөр болж байгаа юм л та. Бэрилч хөөх энэ одоо миний байшин гэж руу хөөхөн цэцгийн талбайтай устай юм байна, том байнтай юм байна гэд алмаз янзын сонголттой маа. Гэтэ над шиг хүнд одоо Төв хотод ийм байшинд амьдрах зүгээр юм болов гэд нөгөө л нэг байдгаараа өөрийгөө нэх дээр тавьж үзэхгүй гарагдлаа. Тэгээ ингэж бодонгоо хооллоо хийгээд хоолнож болж Мэвитэй анхны өглөөний цагаа идэж байна. Мэви ч үг унгаж ядаал Бэрилийг яахаа мэдэхгүй нэг л эвгүй ингээд атмосфер бүрдээтэй шүү. Манай хоёрч хотын дөвөөр зугаалan хоорондоо хөөрхөн дотносж байгаа бол харагдаж байна. Тэгээ театр ороо тоглолч үзээд гэлээ. Тоглолтын талаар ярилцсан бодлуудаа хуваалцаад тэгээ дараагийн өдөр нь болоод хамтдаа сургууль руу явцгаана. Бэрилч Шиддний академийн томыг нь гайхаж агшиж байхад сургуулийн багш нь шинээр шилжиж орж ирсэн одоо сурагчийн эцэг ихнүү гэд 90 тойрныг танилцуулъя гэд хамтдаа цааш явнаа. Хин энэ газрыг одоо санал болгосон болоо гэхэд алмаа санал болгосон гэд хэлж байгаа юм л та. Тэгэд ингээ янз янз бүр ийм л ярилцж байгаа. Тэгээ сургуулийн захирлаас бичлэн урилга авсан болохоор ямар нэгэн асуудал байхгүй ч гэсэн яг ямар шид хэрэглэж чадах вэ гэхэд хариуд нь зөвхөн галал хэрэглэлтэй тайлбарлаж байгаа. Харин энэ зөрүүд нь багш нь шид бол дотроо 5 төрөлтэй байдаг юм аа. Довтлооны шид, хамгаалтын шид, эдгээх шид, сайжруулагч шид, мөн лайфстайл шид гэж 5 төрөл өгдөг. Гал гаргаж чаддаг бол довтлооны шидийн төрөлд хамрагдах юм байна. Тэгээ мөн сургуулийн дотор байранд амьдрах уу гэж асууж байгаа. Ингээд тэд цаашаа сургуулийн дотор байртай танилцсан. Тэгээ дотор байрч үнэхээр солиот юм аа. Ер нь Мэвиг яг яах уу гэсэн бодлоор дүүрсээр ингээд хоол идэхээр болж байгаа юм л та орой болоо. Тэгэд нэг ойрхон зуушин газар орсон чинь Лисандра дотор нь байж гин. Лисандра харин хариуд нь энэ хүн дүүрэн байна зүгээр дургуцхгүйг л идлээ хамтдаа миний ширээн дээр идэж болно гэд хамтдаа хоол идэхээр болж байгаа маа. Тэгээд яг суусан чинь энэ охин чихийн ингээд ууралтал. Тэгээ ямартай ч энэ бол Мэви гэдэг хөнхөн тайлбарлаад би Мэвигийн асран хамгаалагч одоогоор хамт амьдарч байгаа гэхэд Лисандраш бүр гайхаад бүрстөө хоол мол унгаагаад тахлаа. Тэгээд яг энэ агшинд азарч хоол гараад ирлээ. Хоол идэнгээ сүүлийн үед ойр хаваар шидтэн мангасууд их гарч байгаагаа хэлж байгаа. Тэгээ манай Бэрил маань буцаагаад бэлтгэлийн тангим руу явахаар болж байгаа. Яг явахын агшинд Лисандра нэг л сонин ууртаа харцаар хамт амьдарч байгаа гэдээ хүснэ гэж болно гэсэн үг биш шүү гэхэд ажиши ч хүчтэй штэ би яавал гэжтэй тэгж байгаа. Тэгсэн чинь юу ажиши ч юм уу гэлээ ингээ уурлаадахлаа. Тэгсэн гинт яасан байгаа зан нэг л сайхан болоод за дараа уулзъя одоо явдаа гэд явуулж байгаамаа.
Лисандраш түүнийг их ирээдүйтэй юм шиг санагдлаа гэж хэлээд амжина. Тэгээд бэлтгэлийн тань руугаа ирээд Citrus бас ингээд тайлбарлалтал Citrus ч бүр нийл гайхаж байгаа. Дотор байранд амьдрах үнэхээр тухтай штэ. Хоол унд бэлдэж өгөөд ер нь бол айгүй тухтай. Тэгээ ер нь тэнд байгаа манай хэд маань ер нь бүгдээрээ л мивэтэй хамт амьдруулахыг одоо хүсэхгүй л байгаа бол та ер нь бүгд дотор байр л гэдэг шүү. За ингээд богдол болсоор бүр орой болоод тахлаа. Тэгээ бэрэл хамгийн сүүлийн үнээс очиж асууж байгаа. Алмазын гэрт нь очиод асууж байгаа юм л та. Тэгсэн алмаз ч дотор байр л ер нь бэст штэ. Бүр энийг л асуух гэж энэ хүртэл ирж байгаа юм уу гэлээ. Тэгсэн яг энэ акшнд фисэл ороод ирж байгаа. Тэгээ яа фисэл чи нэр дотор байр амьдардаг штэ. Дотор байранд ер нь амьдрах ямар байна гэхэд ер нь бол айгүй гоё штэ гэдгээ хэлж байгаа. Тэгээ энд ярьсан ярианаас одоо яванда фисэл мэвид хичээл заахыг олж мэднэ л тэ. Тэгээ бэрэлж асар хамгаалагчийн хувьд яг яахаа мэдгүй их л эргэлзэн ганцаар ярилцсаар л байна. Гэртээ хартал мэвид түнд эндээс сонин чимээ гараад байна гэд үзүүлтэл одоо бэрэл тавилгыг холдуулаад тэгээ тэр доор нь нэг жижигхэн энэ үхнээс 3 харах ч юм уу хулган ч юм уу шууд гарааг үчлээ. Бэрэлж энэ муу 3-ыг заавал зайлуулна. Заавал зайлуулна. Чи хазуулчвал болохгүй гэж бүр хөөж гарлаа. Бүгдийг нь бөө юм болж иж хөөж гаргалаа шүү. Ингээд нэгэн тэр нэг харахтнуудтайгаа хөөдөлцөөр аваад оройлчлаа. Хоол бэлдэж байхдаа бэрэл нилээн ингээ хоорондоо ойртож байгаагаа анзаарж байгаа. Тэгээд мэвэж хурж ирээд би юугаар туслах уу гэд хамтдаа хоол игээр болт. Дөнгөж дотноос ч эхэлж байхад тусдаа амьдрахаар болох нь дээ. За. Мэвэгийн ирээдүйн төлөө юм чин ер нь бол тэгээд амралтын өдрүүд, Christmas гээд янз бүрийн спешиал өдрүүдээр ирдэг байхад л болно штэ. Гэж бодоод орой хоолоо идцгэлээ. Харин орой хоолны ярианда movie дотор байрна биш эндээ амьдрахаа шийдснэ хэлдэг. Би танд ч гэсэн тусалмаар байна гэж хэлээд энэ асуудал шийдэгдэж байгаамаа. За энэ хүүшийн анги маань Citrus багшаа ярилцсан байна гэж хэлж байгаагаар хэлж байгаамаа. Та анхаарлаа хэр хандуулна түүнээс чинь таны ирээдүй хамаарна шүү. Багшаа хоёул явж шопинг хийцгээе гэж байна. За ингээд 8 дугаар анги эхэлж байгаамаа. За эсэг өөрчлөгдөө Citrus тэдэнд хотоос гадуур хамгаалтаа сайжруулж удахгүй ирэх хүндэт зочтой огтнаа. Өөр нэгэн том улсын төрийн парламентын гишүүд ирж байгаа учраас тантай энэ талаар хэлцэх гэсэн юм аа. Би таныг тэдний бие хамгаалагч болгоно гэж асуух гээд байна. Гэх мэт ингээ юм ярьж байгаа. Манай Бэрил маань яах вэ тэгээд байдгаараа л би тийм хүндтэй үргийг гэснэ. За ойлголоо гэж хүлэн зөвшөөрч байгаа. Бас л хурдан байна энэ удаа. Тэгээ одоо хамгийн чухал нь та дээд язгууртнуудтай уулзах байгаа болохоор танд одоо шинэ хувцас авч өгөхөлнө. Гэт хэлсэн чинь манай шар үст маань өстой айгүй сүртэй хоёуд дулгаа бол зүгээртэй. Гэхэд одоо Бэрил энгийн л хувцастай авч болдго юм уу л гэж. Citrus ч уурлаад би таныг энэ тал дээр өстой санаа тавьчихна. Зүгээр таастай санаа зовлтгоо гэд яриад дуслаа. Тэгээ Citrus-аар санаа тавиулаа жоохон санаа зовмоор л юм шүү гэж одоо Бэрил өөртөө ярилцсанаа хэсэг өөрчлөгдөж байгаамаа. Манай Бэрил маань гэртээ харахад Мэви түнд илгээмж ирсэн гэж хэлэхэд онгойлголоо. Тэг хүндэт Бэрил танд талархснаа илэрхийлье гэсэн бичгтээ нөгөө нэг хар пастраас явуулсан юм байна л да. За энэ илгээмжинд яг юу байна гэсэн чинь яг хөө манай хоёр зориулаад нэг хитэ хувцас л өгсөн юм байна л да. Чаас мөнгөө гэдэг юм ааш. Сүмийн пастор болохоор баян гэсэн үг юм уу? Тэ. За ингээд оройн хоол болоод манай хоёр маань тунгуудахгүй болох Бэрилийн даалгаврын талаар ярилцсан. Мэг хамт шопинг хийхээр явъя гэд хэлтэл Мэви. Үгүй би явахгүй. За ингээд маргааш нь болоод Citrus ч та янзын хувцлаад хамтдаа шопинг хийхээр явцгаалаа. Бэрилч боловсон эр хүн одоо түүнийг магтаад авна шүү бас. Шар үст күрүүний хоёр ч нууцаар дагаал. Янзын брендийн хувцсны дэлгүүр ороод тахлаа. Худалдагч маань Citrus-ыг сайн таниад байхыг бодоход Citrus маань энэ дэлгүүрийн байнгын хөвшүүлэгч бололтой. Дааж Бэрил маань арай л үнэтэй маа. Өчтөө миний ид биш байна. Гэт ер нь л нэг л сонголтоо хийж чадахгүй байгаа л та. Хажууд нь бол Citrus шал өөр байна. Харин Бэрилд ч айгүй сүртэй хувц өмсөлөх гээл хил хичээгээд байна. Хариуд нь манай Бэрил яах вэ? Нэг энгийн даруу залуу юм болохоор аль болох энгийн хувцал хайгаад байна. Хайж яг энэ хувцыг олж байгаа. За энэ хувцыг ер нь авах уу даа гэж бодоод үнийг нарсан чинь бас жоохон үнэтэй байна. Тэгсэн манай Citrus зүр багшаа би өстө тэнийг даа. Би мөнгөтэй чадна гэдэг юм байна. За тэгээ манай хоёр Бэрилийн арзмаар нь тааруулж янз бүр юмаа бэлднэ. Тэр хооронд нь хоёул хоолнд орё гэд хоолны газар л явнаа. Тэгсэн нэг ресторанд ороод ирлээ.
Тэгсэн энэ ресторан ч бүр хотын номер 1 шүүл гэж байна. Айгуу гоё өөртөө Michelin starтай steak те нэг тийм байдаг өстө тэр нь л гадарлаа шүү бүр. Зангад манай хоёр маань Michelin star steak айгуу амтархан хооллонгоо нэг жигж байгаа яриад байна. Иймэрхүү жигж байгаа юм яриад гээд хоол дуусчаамаа. Манай хоёр ч яах вэ юм идчихэд олон хувцас авчлаа, оройж олчлаа. Citrus нэг юм хэлэх гээл байгаа бололтой. Ер нь өнгөрснөө дурсаад л тэр үед юм идэх гээд амжаагүй. Багчтай яг ингэж л хоол идэх гээд байсан юм байна л да. Гэж бодоод ингээд орой өндөрлөөд гэр-гэрийн зүг явцгаалаа. Улан чаавс их л юм хэлгээд л зогсоодсэн чадсангүй. За ингээд шар ус Citrus дээр ирээд уучлаарай. Би таныг тагнаад тагж явж байлаа. Гэтэ танаас юм асуух гэсэн юм аа. Танд Бэрил багш яг ямар хүн юм бэ? Таны үед яг хин юм бэ? Гэсэн чинь Citrus хариуд нь би багшийг л аз жаргалтай байлгамаар байна. Тэгээд л болоо. Гит юм да. За ингээд дараагийн өдөрч боллоо. Тэгээд тэднийг дагах нь одоо Күрүнигийн санаа байж л тээ. Манай хоёр өчигдөр чамайг шууд хаяад явсан уучлаарай гэд манай Күрүний уучлах гэж байгаа шар устээс. Гэсэн яг тэр үед Citrus орж иж таарад Күрүний шайгаа шууд цутгаа авчиж байгаа. Бэлтгэлийн техникийг одоо түр зээлээд ихья. Бэлтгэл хийж байгаа хүмүүст хэлээд өгөөрэй. Би Бэрил багштай дүүлэх бодолтой байна гэж байна. Шар устч бас юм асуумаар байгаа л та. Яг яагаад дүүлэх гэж байгааг ингээ асууж байгаа. Тэн Citrus хариуд нь хэрэг би ялвал түн сэтгэлээ хэлчихнэ. Гинөө? Окей. Чөөц зинэнийчс нэрэ алтаг ани юм байна да. Намайг хальт энийг ойжсэн ч манай Бэрил маань ороод ирлээ. Тэгээ Citrus шууд минь мэдээ түнтэй дүүлдмээр байгаа шулуух хэлчлээ. Одохгүй зочид жирнэ хойлоо чадвараа үзсгээе л гэж. За ингээд 7 жилийн дараах Citrusтэй их дүүл хэлж байгаа юм байна. Citrus ч одоо багштай тэд намайг аянгат алушаа гэж дууддаг болсон гэж ш. За ингээд бас хурдан болохоор бараг л харсангүй Citrus ч нэлээд serious байгаа л та миний өстө 3 дайралтыг хаасан та анхных нь боллоо л гэж. Бэрилч юу болоод байгааг ойлгоцохоогүй, сөхөхгүй. Тэгээд Citrus дайраа л тэгээд багшийн арагш нь алхуулсандаа бас өөртөө жоохон багтаад байгаамаа. Яа би ч чадчихлаа гээл те. Гэсэн Бэрилч баг багаар түүний хөдөлгөөнийг харж чадчихл байгаа юм л та. Тэгээд угсаал гайхалтай юм штэ. Тэгтээ тэгээд тулааны үр дүн дэж л тодорхой шүү дээ тийм ээ. Бэрил маань угаасаа л баг багаар өсөлдөгчийн хөдөлгөөнийг хараад түүнийхэн сул тал дээр нь угаасаа ашиглаад ингээд ялан дийлдэг дээ. За энэ удаа яг л адилхан хэдий яг Citrus нэгэн хурдан байгаа ч гэсэндээ Бэрил түүний одоо сул талыг хараад шууд хуцнаас нь барин гутаг газарлуус авчихдээ. Гэт Бэрил бас нэг ялтыг авчих юмаа. Яах вэ тэгээд энэ ч одоо сэлмийн дүүл биш юм уу гэхэд өрсөлдөгчөө дийлжил байвал ямар ч аргаар хамаагүй гэд дийлж болдго юм аа. Энэ бол тулаан л гэж. За ингээ өдрийн цайны цаг болоод Бэрилгээ гараа авчлаа шууд. Тэгсэн Күрүний маань Citrus төр үчээд яана та одоо сэтгэлээ хэлж чадсангүй штэ л гэж ш. Тэгсэн Citrus хариуд нь айгүй тайвнаар тэр үү. За зүгээрээ өчтөр би багшд хувцас авч өгөөд хамт хоолнд хүртэл орсон юм чинь энэ л одоо хангалттай гисэн байдаг юм аа тий. За тэгсэн чинь шар ус араас нь дахиад би юм асуучих идэх үү гэд ороод ирл. Та яалсан бол үнэхээр сэтгэлээ илчлэх байсан мэт гэхэд Citrus хариуд нь би багшийг жаргалтай л байлгаж чадвал за заавал сэтгэлээ илчлэх шаардлагагүй гэж байгаа. Шар усч бас бяцхан таныг ялаасаа гэж хүсэж байлаа л гэж байна. Эсэг өөрчлөгдөн орой болоод орой олон дээр мивитэй өдөр хийсэн тулаанаа ярьж өгнө. Их хүчтэй байлаа гэхэд юу тэр анаа юу? Тэр нөгөө юу гэд юм хэлэх гэж ахт нь за одоо болно үнээс цааш яриад ирэхгүй хаа гэд шууд яриаг зөксөөчлээ. За ингээд дараагийн өдөр болж Мэви гэртээ ирэхэд манай Бэрилстэй янзын хоолор өгтөж байна. Орой бүр сарахтаа Мэвиг яаж уугаал, Мэвич гайхаал. Яах гэж дандаа наатахад юм бэ л гэж. Ингэж ярилцж байгаад Бэрил түүний цүнхэнд юу байгааг асуухад сургуулаас дөрөмт хувцас мөн сурах бичиг өгснийг нь дуртаад хэлж байгаа дүнд. Гэсэн Бэрил дүн цүнх авч өгөх ёстойг нь ер нь бол ингээ анзаарч байгаа юм л та. За ингээд хэсэг өөрчлөгдөөд Лисандра одоо нэгэн даалгаврын талаар ярилцсан. Лисандра заавал байх ёстой л гэж байна. Энэ даалгавар Лисандра байхгүй бол болж бүтэхгүй даалгавраа. Тэгээ яг энэ үед Лисандра дээр зочин ирж байгаа. За ингээд хэсэг өөрчлөгдсөн чинь одоо Бэрил маань Мэвид цүнх авч өгөхөөр шопинг хийж байгаа нь харагдаж байна.
Яг авах гээд нүдэнд нь амар гоё таалагдсан цүнх гээд хараад за энэ хийдин гэсэн чи өөдөөс 950к гэж авчихна. Тэр үнийн сонсолт маа ч бүр шок. Нөгөө худалдагч нь яах вэ сайхан сэтгэлтэй юм байна. Танд энэ жоохон үнэтэй байгаа юм бол хямд ч гэсэн зөндөө байгаа шүү гэдэг нэг хэдэн цүнх заасан чи. Гэснэ. За зэнийг л авах юм байна. Яах вэ? Хаараас мөнгө олох вэ гээл. Бүр ингээд сэтгэлд нийцсэн юм олцоод байдаг мөнгө л байдаггүй. Тэгэл нөгөө нэг гүүрэн дээрээ ирээл өөртөө зөвшөлдсөн шүү дээ. Тэгээ тодорхой. Мэвийг өсгөхөд ер нь бол мөнгө хэрэгтэй болох юм байна. За мөнгөө дэмий үрээд өгч болохгүй юм байна гэд нэг юм ойлголттой болж байгаа. Гэтэл энэ удаа мэвэд гой цүнхөө авч өгмөр байдаг. Яах вэ л гэж бодоод. Тэгээ ингээ явж байгаад гинт Лисандратай таарад. Тэгээ саяхан авсан даалгавраа бас яах вэ л гэсэн бодолд орсон хоёр хүн ингээ гинт таарж байгаа байхгүй. Тэгсэн чинь Лисандра одоо юу зүгээр ах. Өө та нэрээ дургуцахгүй бол надад туслаад өгөөч тхүү гэд гойчлаа. Тэгсэн бэрэлгүй гүчиж одоо надаас амар юм бижиж юу яриад байгаа юм бэ гэд хэлсэн чинь та шагнал авъя штэ мөнгө аавна гэд хэлсэн чинь манай шууд нүдэн ингээд өгөн дэвсэлт болж басна. Окей гэж шууд даалгаврыг аваад хамт хэлүүлэхээр болчихж. Тэгсэн дээд язгууртнуудад одоо сайн үйлдвэрийн морь барьж өгөх юм даалгавар таагаа хэлж байгаа. Тэгээд ингээд замаа хороож янз бүрийн юм яриад гарч явж байна л да. Ирэх газараа ирээд цагийн өмнө бэлдсэн урхаа шалгахад одоо байгаагүй. Тэгэхээр яг энэ ойд байгаа нь баттай боллоо гэд ийм мэдээлэл аваад манай хоёрын ойр орж байна. За яг ямар морь барих юм бэ гэсэн цав цагаанцсан мөнгөлөг дээлтэй морь байгаа л гэж. Тэ айгүй ховор төрлийн морь болохоор л намайг дуудсан. Хүнд бол өстой барагдаад байдаггүй. Өстой баанцсан бараг би л барьж чадах. Гэхдээ би ерөөсөө өөртөө итгэлтэй бишсэн болохоор ингээд таныг дуудаад хоёул хамт барих гэдэг байна гэд ярилцж байна. За энэ морь болохоор үнрээр эсвэл мөрөөр дагах боломж байхгүй гэж та тайлбарлаж байгаа юм л та тэгсэн мөртлөө гэд за зүгээр. Зардуу өстэй те энэ мөрн байгаа өстэй. Тэгснэ энэ амийг хөрсөн зөөлхөн болохоор ингээд мөрн гарцсан байна. Энэ ойр сайн хайгаад үзье аа л гэж авчих. За мөр зүрн гартгүй гэснэ тэг мөрн гадарсан ч шиг. За дээр явах. За ер нь тэгээд гол устай ойр байвал ер нь заавал гарч ирнэ. Учир нь морь гэдэг амьтан чинь ер нь усыг айгүй их уудаг амьтан гэж байна. За ингээд манай хоёр энэ одоо гол ч юм уу те энэ ойр хавар жоохон отолт хийя гэд ингээд шийдэж байгаамаа. За тэгсэн Лисандра за энэ хавьд бол батны морь маань гарч ирнэ. Би гээд номсон магсаад хөөе та болохоор барьж аваарай гэсэн нэг юм сэн төлөвлөгөөтэй болж байгаа юм л та. Тэгэд ингээ хүлээгээ явуулсан чинь нөгөөдөг чинь бүр үнэхээр гараад ирлээ шүү. Тэгсэн Лисандра хөдлөөд эхэлж байгааг нь одоо Бэрил харчаад за окей гэдээ судалж эхлээд одоо яг Берилийн зүг давхиад ирж байгаа юм л та. Тэгээд уургаландаа гэд бэлдэж байхад нь Берилийн дээгүүр үүж болоог юм шиг үсэр гарчлаа. Эхний боломж гарч ирчээд ингээд барих гэжсэн чинь чадсангүй бултчихж байгаа юм аа. За хастаж алдахгүй дээ гэдээ хэсэг зүгдэж явж байгаад унаад өглөө манай Берил чинь. За ингээ хоёр дахь боломж гарч ирэнгүүт Лисандра яг барих гэжсэн чинь бас бултчихж байгаа. За ингээд манай хоёр маань араас нь хөөсөөр ар урдаас нь ингээд отоод бүслэт эхлэе. Тэгсэн ингээд хадруу үсрээд бултчихж байгаа юм бас. За тодорхой мэдээж морины чин хэд дэдэг лээ тийм ээ. Жижигхэн хадруу үсэрсэн нөгөө хадан доош унчиж байгаа хэрэг. Тэгсэн чинь л Берил чинь хөөе өстө болохгүй чи яаж ийна гэд араас нь үсэрчлээ. Хүн аврах гэж байгаа юм шиг л. За ингээ хамт унчиж байгаа. Тэгээд юу болсон бэ яасан бэ гэсэн чинь нэг юм доороо жижигхэн талбайтай хэсэгтэр морь Берил хоёр найзууд болоод тах шүү л. Одоо дөөр ихтэй те үсрэх гээд гэсэн гол байгаад гарчтай. За ингээ Берил ойрхон байсан ганц модоо шууд тайраад зам гаргаад цаашаа гарлаа. Гарч явахдаа айгүй хөвгөлтэй нараа. Берилийг авраад тахтлаа. Айлтаа баст. За ингээ цаашаа гарсан чи яг Лисандрач бүр яг хүрээд ирж байгаа юм. Амар сайн таймингт. Йоо. Nice timing. Тэгээ өөргөж аваас амсгаатсан. Таал зүгээр бол болоо доо. Та ч бүр зүгээр дээрээс нь гараад ирсэн. Тэгээ бүр сургацсан юм байна штэ л гэж. Энэ үгүй ч тэ ийм ундаг морь одоо өөрөө үрээд л ирсэн штэ. Гэт нөгөө нэг даруухан цангаараа л хантаад нийслэл рүү буцаад ирлээ. Даалгаварч амжилттай биелээд Берилч шагналын мөнгө авлаа. Яг энэ үед Лисандра ахаал мөвийн талаар яриад байна. За би өстө түүнд татаархдаг байсан юм аа. Дүннээ л хэл. Гинэ. Одоо бол үгүй аа. Тань шиг ийм хүн харж хандж авахд одоо тэ яах гэж татаархтай гэж салгасаа гээд Берил цүнхээ аваад Мэвиг гэртээ хүлээж байна. За эренгүүт нь л өстө шууд энэ чиний цүнх Мэви гэл бүр хөлн
газарт хурж л байгаа юм л да. Тэгтээ хөрөхгүй юм шиг л баярлж байгаа юм шүү. Хараад гараа. За тэгээд чи нэрээ хайчгаад ирвэ гэсэн чинь түүнд одоо сархтаа уух хаяг худалдаж аавн. Түүнд бэлгэлсэн байгаамаа. Тэгээд энэ хаяг худалдаж авахар л явсан гэсэн үг шүү дээ. За би өстө хулгайлаагүй шүү. Өстө андуураад байгаарай та. Би Лисандраар тусламж аваад хэд өдөр ажиллаж агаад мөнгөний цалингаа аваад гэд авсан юм аа. Би одоохондоо сурж байгаа юм чинь танд хангалттай тусалж чадахгүй. Тэгэхээр ядаж танд гэд гоё мэдрэмж авдаг зүйл төр чинь гэсэн өөрийнхөө тусалж чадхаараа тусалъя гэд нэг хөөрхөн юм билээд манай орчин та би бидэга бөөн баяр болоод оройд усаад маргааш болж байгаа наа. За ингээд морин тэрийг ирээд бэрэл мэвийг гаргаж өгөөд бэлтгэл рүүгээ явж байгаа юм аа. Өнөөдөр манай хотод айгүй чухал хүн ирж байгаа шүү багшаа гэж байна. За окей. Тэгээд юу хүн юм бэ гэсэн чинь Сперсумын одоо томоохон төлөөлөгч ирэх юм аа. Та хамт явах уу гэхэд бэрэлч туртаяа зөвшөөрөөд явахаар болж байгаа. За ингээд бэлтгэлийн танхимаас яг гарсан чинь Розе гэх нэртэй юм цэнхэр үстэй одоо найтыг одоо юу гэж очлох юм бэ? Дайчин тэ хоёуг дулахтай нэг ийм охин хуржснаа. Багшаа уулзлагуу уджээ. Таны ста хамгийн хайртай сурч Розе байна. Та ч юу гэж намайг мартах вэ тийм ээ? Гэт орд ирлээ. За 10 дугаар ангиан болохоор багшаа таны хамгийн хайртай шав Розе Marble Heart байна. Хамгийн хайртай гэнэ үү? Розе хэдэн жилийн өмнөх шав жил хагасын доторл доожогийн номер 1 болсон доо. Гэртээ хармаар байна. Инхүү ингээд дараагийн ангиар хэллээ. Сарнаачин Холли ордрын одоо дээд командлагч юм байна л да. Яг он удаан жилийн дараах одоо дахин уулзалт болж байгаа нь энэ Godspear-ийн нийгэмлэгийн ач тусал гэж шүү. Бэрэлийг ямар гайхалтай багш болохыг ч бүгд л гайхацгаана. Энэ удаа тэд би хамгаалагчийн үүрэг гүйцэтгэхээр хотод ирсэнээ хэлээд Цитрус тэдэнтэй хамт явъя гэхэд манай сахалтай залуу маань үнэхээр боловсноор татгалзаж байгаамаа. За ингээд хэсэг өөрчлөгдөд өнөөдрийн хичээл өндөрсөн бололтой. Бэрэлч авч хувцас үзье да гэж бодож байтал Розе түн дээр үрж ирээд таныг хүлээж байлаа. Та надаа хот үзүүлээд өгч тхүү гэж юм. Ингээд хэлсэн чинь хамтдаа хотын танилцуулж өгөхөөр цааш хамт явж байгаамаа. За бэрэлч амьдрал хэр байна да. Яаж Холли ордорт орсон юм бэ гэх мэт энгийн яриа үргэлжилсээр алдарт бэрэлийн нөгөө нэг бодлогоширдаг гүрийг одоо өнгөрөөд хотын төв рүү үрээд ирж байгаа. За яагаад ч юм ийшээ ингээд нүгэд ирчдэг ч юм бэлүү гэхэд бэрэл чамд энд хийх юм байгаа гэж үү? Багшаа би энд ирвэл та намайг хүлээж аавна үстэй. Үгүй ч одоо юу яриад байгаа юм бэ гэснээр тэдний сонсоллаа. За бэрэлч шинэ хувцасаа өмсөөд гэрийн зүг явлаа. Гэрт ормогц одоо Мэрил түүний өмссөн хувцсыг нь хараад гайхаад "Гүй яах вэ дайжгүй юм" гэж хэлээд хоол бэлэн босноо хэлдэг. Энгийн хувцастайгаа л гоё харагддсан байж тээ гэд сулхнаар ингээ хэлээд сургуулийн амьдралыг ярилцсан. Өнөөдөр ч Мэви их л яриасаг байгаа харагдана. Хөөе ажиши. Та ном уншиж байсан биз дээ. Надаа орой ном уншаадаг. Дараагийн өдөр болж Цитрус цэргүүдтэй өнөөдрөөс эхлээд нийслэлд айгүй том гүнж 3 хоногоор ирнэ. Тэр тэнд энэ тэнд гэдэл хойрлоод байгаа л та гэд хэсэг өөрчлөгдөж байгаа. За нөгөө айхтар гүнж чинь ингээ ирсэн болтой. Бэрэлттэй ч бас танилцаад авлаа. Тэгсэн чинь л гинт нэг юм шар устай ханхуу гарч ирсэн л нөгөө нэг гүнжтэй чинь бас хөөрхөн сэтгнээд шүү. Тэг гүнж зорсон газар руугаа хөдөлгүйгээр одоо төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. За Бэрэл маань өөрөө өгөөш болоод өгөөш болох сүхт хэрэгж суугаад явах юм байна. За хотын төвч нь нилээн сайн харуул хамгаалалттай байгаа л байна л да уг нь. Тэгсэн чинь гинтийн зогсолт хийгээд ханхуу гүнж хоёр маань одоо ойрхон байх гоёл чимэглэлийн дэлгүүр ороод шопинг хийнэ. Хотын арт тэднийг харахаар цугларсан байгаа болтой хүн ихсэд ирлээ. За тэгээ манай хоёр маань яах вэ нөгөө нэг үзэгчтэй дагуулад л сайхан хосууч шиг л үнтэй хоолны газар хоол идээл Бэрэл Цитрус хоёр одоо тэ хараал ажиглаа сууж байгаа. Тэгтээ өмнө Бэрэл болохоор яг тэр хоёрыг явж байхад нэг юм хачиргалтай хөдөлгөөн ажигласан юм байна л та. Тэгээ яах вэ тэрийгээ Цитрус дээр ирээд хэлж өгч байгаа. За тэгээд анхааруул өгөөд удаачгүй байхад манай хоол дуслаа. Хоолоо идээд гараад ирсэн чинь гинтл ард иргэдийнээс 3 нөрмөхтэй юм залуу гарч ирэхэд яг хөөминий дуу хамт ихшгэлдэг юм аа. Яг аним дээр хөөминий дуу гардаг шүү. За тэгээд энэ 3-аас зогсохгүй байшин дээвэр дээрч мөн 3 нөмөртэй залуу гарч ирээд ер нь дайралтанд өртөж байгаа маа. За тэгээд хотын одоо элит цэргүүдийн хамгаалтын эсрэг одоо дайралтад орж ирж байгаа. Утаагаар тэдний одоо харга өнцгийг багасгаад дайралтуудаа ар араас нь хийсэрлэн. Тэгсэн тэдний жижиг даагрууд одоо бүгд хортой болохыг Бэрэл анзаараад бусдаа мэдэгдэж байгаа. За бүгд нэгээс нэг үзэлцэж эхлэнгүүт одоо дайралт хийж бо зэргүүд ч бас энэ л нэг илдэвтэй гарууд нөө тэг янз янзаар л үзэж байна.
Одоо үлдсэн яриад явах те та нартаа чадхаараа харуулад өгье. Хормог ертөнцийн хаанан багтаж хаанан шингэхвэ Ингээ нэг нэгээрээ ялсаар утааж замхарлаа ашгүй нэгийг нь амдаар барьлаа гэд бодсон чинь нэг зүйл хадснаа амь оролцож байгаа. За эслэг өөрчлөгдөн тэд явах замаа өөрчилсөн хэлнэ. За өнөөдөр ийм зүйлс болсны дараа маргааш үйл ажиллагаач цуслагдах байх таа гэд бодож итэл за яг тэдний аюулгүй байдал бол нийт гэж ярилцсан. За хоёр том дарга тэдний одоо өөрийн биеэр хамгаалахаар болоод сарна бэрил хоёр одоо харьж амархаар болж байгаа маа. Ерөнхийдөө бол төлөвлөгөө манд цуслагдаагүй гэсэн үг. За тэгээд гэртээ ирэхэд Люси Мэви хоёр түүнийг өгтөж байгаа. За өнөөдөр юу болов хэмээн ярилцаж шидэд одоо зэргүүд энэ удаагийн хамгаалтанд оролцоогүй гэж ярилцаад Мэви харин дэлгүүр орохоор гадагшаа гарч байгаа. За хамгаалтын албанд шидэд зэргүүдийг аваагүй гэдгийг хэлж одоо өнөөдөр дайралт хийсэн хүмүүс одоо нөгөө нэг спер Яндваныгийн хүмүүс ч нэг тийм газар хүмүүс гэж Люси хэлж өгч байгаа юм л та. За энэ амар нэртэй улсаас нөгөө нэг гүнжин ирсэн юм байна уг нь. За ажлыг өөрчлөгдөхөд Цитрустай одоо Розе таарж маргаашийн яг юу ч цуслагдаагүй окей гэдгийг нь одоо нууцгаа мэдэж аваад хөдөөгөр явах юм байна штэ те. Би ч их дуртай швул гэж байна. За ингээд Цитрусаас хамгаалтын байдлыг нэг бүрчлэн мэдхийг хүсгэд Цитрус ч одоо хэцүүхэн байдлаар зөвшөөрч байгаа юм аа. За буцаад Бэвэл дээр ирэхэд за энэ хэцүү нэртэй ус яг одоо хүчний тулаан өрнөж байгаа юм байна гэж тайлбарлаж өгч байгаа. Тэгээ Pop ламтан бол бүхний дээр байдаг юм байна. Тэгээ хаана нь засгаа хариуцдаг юм байна. Нэг юм тодорхой хариулт өгч байгаа. За тэдний доор нь болохоор парламент нь байдаг. За энэ удаагийн дайралт хийсэн одоо хоёр дахь гүнж Flax байх магадaltaй хэмээн ярилцж байгаа. За буцаад Citrus Rose хоёр дээр очсон чинь манай хоёр яриагаа дуусчих. Сүүлд нь Rose түүнээс багшийн талаар илүү ярилццгаая л да. Би ч түүнийг мэдээд удаж л байна л да. Гэхдээ түүнийг одоо Бидэн гих газар 6 жил юм хараад шүтэж байсан. Тэгэл би түүний доорстой сэлмийн урлаг заалгуулсан л гэж байна. За Citrus ч түүнд өөрийнхөө түүхийг хэлж өглөө. За тэгээд энэ хоёр нь ярилцж байхад нэгэн жаалх уу одоо төөрсөн бололтой ээжигээ хайгаад багт нь Rose хурж ирээд тэр хоёр одоо түүнд туслахаар болж байгаа маа. Жаалаа нэр чи юм бэ? Гэх зэрэгээр одоо Rose ч одоо жоохон хүүхдүүдийн харгийг болохдаа үнэхээр мэрэгжлийн харагдаж байна. За тэгээд энэ хүү жаалхуугийн нэрийг одоо Ритер гэдэг ба за Rose маань хотын төвөөр одоо түүний нэрийг Ритерийн ээжийг хайж байна гэдээ ойролцоож гарч байгаа. За Citrus гайхажсанаа за одоо дүрс хэрэг гэдээ хамт ойрлоод хамтдаа хайцж байгаа юм да. За ингээд буцаад Бэрил дээр үрээд ирлээ. Тэгсэн Бэрил маань одоо Люсид яг л өмнө тулалдсан гаруудтай ижилхэн санагдсан. Баригдвал амиа оролцдог. Тэгээд уул мөргө болгоод байна. Мив ч гэсэн дооржиж яриа өндөрлөж байгаа маа. Харин Rose Citrus хоёр маань нөгөө жаалгүйхэн ээжийг нь бас олоод өгчөж байгаа маа. Тэгэд нөгөө нэг хэцүү нэртэй хотынхын одоо ер нь тэр хотынхан чинь өнчүү хүмүүстэд тусгаалan сайн ханддаг байсныг одоо Rose дурдаад тэр хоёр зам замаа хөлөө. За маргааш нь бол Citrus цэргүүдтэй төлөвлөгөө урдын адил байх болно. Анхаарлаа сулруулж болохгүйг хэлж тэд замдаа гарч байгаа. За юу ч басан тэднийгээс сайн хамгаална шүү гэж хэлээд одоо нөгөө нэг сахалтай нөхөргөө Бэрилийг одоо татаж авснаа. Хуучин Розегийн ахмад байсан залуу өчигдрийн одоо дайрагчдын дунд явж исэн. За ингээд сүхт хэрэгжсэн цаашаалаа. Бүгд л хотын энэ том хөдөө аж ахуйг хараад алмаараад явцгаана. За сүхт хэрэг зогсон. За шар ягаан өртүүд маань одоо тариалан дундуур явцгаана. За ойр орхон хамгаалтууд их байгаа. Гинтийн дайралт хийхэд арай л том талбай байна гэж ярьж дуусааг багт нь Номс Мартин лөө дайралт орж ирж байгаа. За тасалтгүй харах сумнуудаас бүгд шаламгай болтож байхад дайралт дахин ороод ирнэ. За тэгээд үлдсэн үз үзэд.
бол удаа шүү колор өмнө гүлээрэ. Үгсэн ч гэсэн аюултай шүү чадгаараа сайн хүлээрэ. Өөрсдийн үнэ зүйлээ хамгаална гэр бүлээрэ. Үлгү нийгмийн үлгэн бишээ өөрийн гиген дүрээрэ. Ахаан тусалдал авсан өөрийн уран бүтээлээ. Альва зүйл дээр гэж болдог удаа хитэн шүтэнэ. Тэдэнтэйгээ би урлаг гэж бүтэнэ. Хүртэг ёстой гол хүртэг би доолон юмсыг сүтэгнэ. Амьдрал гэдэг ананас шалим шиг л хатуу. Атаг сүлтэнд хөдлөлцөө дөргөлөдөө мацуу. Өчигдөр шөнө орж ирсэн гүгээ хэлхээс ацуу. Үхэл амьдрал хоёр миний хийнастаа чицоо. Өнөөдрөөс гэгэрсэн би үнэх нүглээ төвчээ. Халлаасаа дудрага би хорон гүгэр сивчээ. Ээж аман сонсголоо ганцалгаараа хэлчээ. Өрнө болтон. За ингээд дайралтч намтлаа. Тэгсэн чинь Бэрил маань Ситрусыг одоо хоёр өнгө төсний аваад явахыг одоо хэлж байгаа юм л та. Тэгээ Бэрил маань өөрөө үлднэ гэж хэлж байгаа. За тэгсэн чинь Розе харагддаггүй. За Бэрил ойр орчныг шалгаж явсаар Розе дээр ирчлээ. Тэгээ мэдсэн юм аа энэ дурак уулзаал нэг балаас юм яриадсан байхгүй. Тэгсэн чинь борооч ороод эхэллээ. Дайн дээр давс хичээрдэ. Югдүүлээ дайран дээр давсч өтлөө. За. Тэгэхгүй. Тэгээ Бэрилч үүнийг одоо мэдсэн бол та айгүй л тайван хүлээж авч байна. Эхний дайралтын үеэр л түүнийг анзаарснаа хэлдэг. Яг яагаад ингэх болсон юм бэ? Улс ямар ч хэрэгцээгүй хүчгүй хүмүүсээр удирдуулаад байвал та яг яах байсан бэ багшаа? Би чамд сэлмийн урдгийг хүн хамгаал гэж зааж өгсөн. Харин би таны үгийг л дагж байна. Би өөртөө зөв гэсэн бүхнийг хамгаалахар сонголт хийсэн. Улс буруу хүмүүсийн гарт орвол өнчөө хүмүүсээс ахуулаад бүгд үгүй болох болно гэж Павламтай хэлсэн. Чамд ч илүү яриад шаардлагагүй л та. За ингээд хэсэг өөрчлөгдөн сүүх тэрэг рүү өөрчлөгдөн манай гурав чүүээд чинь шүү. Хүч чадлаа нэмэгдүүлэгч ашигласан зэргүүд манай гурыг бүр ингээд амар дайраална. Энэ үеэр Бэрил Розетэ нэгийг сэрнэг үзэж эхэлж байгаамаа. За дайралт хийлгүү бултаадлаа. Нэг дайралтаас нь бултаж Розет ямар суг болохыг нь ойлгуулж за хаста буугаад өгчих байх гэд тэгсэн чинь би энд бүтлгүүтэл манай хотын асамжийн төвүүд бүгд устгагданаа. Тийм болохоор л би энд ийм зүйл хийж явнаа л гэж байна. Буруу замаар орсон шаваа загналтаа багшаа. Розе би чамайг алах болно. Гэт сарнаад ганц л завчлалт өглөө дөө. Багшаа намайг алаад өг. Тэгж болохгүй. Чи амьд байж өөрийнхөө хийсэн хэрийг нүглээ намжлах ёстой. Гэж хэлснээр манай хоёрын нэг эсрэг тулаан ерөнхий өндөрлж байгаамаа. За тэгсэн чинь юу ч мэдхгүй нэг баачка гарч ирээд дайрагчид тэднийг одоо бэртээсэн юм уу л гэд дэмжилчлээ. Хэнэс гихчил одоо тэдний толгой юм байна. Энэ мэдээллийг мэдэж байсан мэтэл манай сахалт чинь Розег одоо нууц одоо үеийн одоо мэдээд байснаа л хэлж байгаа юм л та. Тэгээ манай хоёр яаж чадахгүй одоо тушаалуудыг нь биелүүлж байгаа ч гэсэн ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа хэлтгээ. Тэгээ Reviews ламтан гэж харин өстой үйл хийдэг ламтан байсан. Тэ иймэрхүү хийдэг хэрсэн. Тэгээ түүнийг би өөрийн биеэр барьж авсан. Тэд хүүхдийг амьлуулах юм зан үйлийг хийдэг. Тэдний бусдыг гартаа оруулдаг ганц зүйл нь нас барсан нэгнийг амьдын ертөнцид буцааж авчрах гэж хэлэхэд энэ хоёрч бас тархитуулж яснаа ойлгож байгаа юм л та. Тэгээд дахин нэг удаа одоо энэ багшийн хуваар энэ бүхнээс юм сураарай гэж хүсье гэж хэлж байгаа. Тэгээ манай хоёрч хэлдэг Розе маань үнэхээр ухаарсан бололтой. Хизээ нэгэн цаг таны ачааг заавал хариулнаа л гэж байгаа. Манай гурвч бүр эцэдтэй үрсэн бололтой нилээн ядарчээ. Тэгээ Бэрилснээр одоо энэ бүхэн дуусны илрэл болж Розегийн талаар тэдэнд хэлэлгүй түүхийг өөр болгоод өөрчлөлт хэлээд өгдөг. За ингээд дайралтууд дуус дараагийн өдөр боллоо. Бүх зүйл төлөвлөсөн ясаар болж байна. За гүн чангуу хоёр аюулгүй буцацгаасан байна. Бэлтгэлийн өрөөнд тэр дөрөв ярилцж байхад Ситруст талархснаа илэрхийлж тэдний дайралтад тийм юм янгуутал дайралт болж байгаа юм. За тэднийг дайралтанд урьж байгаамаа. Бэрилс нөгөөд нэг тий айгуу даруухан цангаараа татгалцах гэсэн боломжгүй л бололтой тий. За окей гэдэг явахаар болж байгаа. За ингээд маш том дайлаханд ирсэн байна бүгдээрээ. За Ситрусыг айгуу тайван байгааг Бэрил сайшаан бодож байх үед хаан ороод ирлээ. За охиныг минь амь насаараа хамгаалсан гүнээ талархлаа. Өнөөдөр хүснээрээ зоглоорой гэж. Йоо түүхий заагаас тансаг вайн. Хоёрыг бүр сохолж идээд ёо энэ сархтын амт мамт ёо гэд манай Бэрил маань чагаас ам алдчихж байгаа. Ам алдсан ч одоо өөрийн ирэхгүй л ам алдчихлаа юм л та. Тэг гүнч авдаа түүнийг үнэхээр магтсаар одоо тусгай багш болгосон зөв сонголт боллоо хэмээн Ситрустэй ярилцж байгаамаа. За тэгсэн чинь манай хаа маань би энэ зүйлийг өдийг хүртэл нууцлж байлаа. Миний охин тун удахгүй харь орн руу хатан болохоор явах болно. Харь оронд өөрийн итгэлт хүн байхгүй түүнийг хэрхэн явуулна даа л гэж санаа зовж байлаа. Тийм ч учраас Бэрил чи түүний бие хамгаалагч гих үрхийг авбал би үнэхээр баярлах болно шүү.
Гүгү хаанта Бэрэл багш одоогоор гэрээгээр энд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд багшлах нь зөв гэж бодож байна. Хэмээн зэдвэрсэлж байгаамаа. За үүнийг хүлээн зөвшөөрч л байгаа юм л да манай хаан. Тэгээд орой гэртээ хараад одоо Мэвид хаанаас авсан бэлгээ үзүүлээд өлсөд байна хоол идэх гэд хамтдаа хоол идцэн саяхан л хөдөө тосгонд багш хийдэг байсан надад ийм богино хугацаанд Төв хотод ирээд хаан хүртэл магтуулгач гэжтэй. Гэхдээ л үүнээс илүү энгийн сайхан амьдрал гэж байхгүй байх шүү хэмээсээр үзэгдэл өөрчлөгдөн хуучин тосгонд юу басан талаар аав руу захиа бичжээ. За чамайг жинхэнэ сэлэмчин болохыг тэсэн ядан хүлээж байвэрэл гэж аав нэснэр энэхүү анимаар гэд дуусч байна. Рашай, хей рашай, цки вачрани айсац рашай, соре де гасай, креба банзай, шко кайро гаймай, чпинто конай, танжун сагё нородо, анда жинко чино но камлик.